Сайн байцгаана уу? Итгэмээргүй гихтээ подкастын энэ удаагийн дугаар эхлэхэд бэлэн болсон байна. Өнөөдөр бид монголчууд Христ итгэлийг ашиглаж чадахгүй байгаа юм биш үү? Энэ нь итгэмээргүй маа гэсэн сэдвээр Баярын мэдээ Христийн чуулганы пастор Ноён Пүрүт орчтой ярилцахаар урьж авчирсан байна. За тэгэхээр монголчууд бол мэдээж аливаа зүйлийг сайн талыг нь ашиглах юм бол бид нарт айгүй хэрэгтэй байгаа тийм. Өнөөдөр яг тэр өнцгөөс харахыг л зорж байгаа. Яг өнөөдөр нэрээ үнэхээр Христ итгэл монголчуудад ашигтай байна уу? Ашигтай байгаа бол ашигтай талуудыг ашиглаад зарим бас хэрэггүйг нь хайчий л та тийм. Болохгүй байхгүй шүү дээ. Яг тэгэхээр монголчуудынхаа өнцгөөс энэ бүхнийг хараад үзье. Заавал ингээ Христ итгэлийн өнцгөөс гэхээс илүүтэй. Ялангуяа тэр утгаараа таныг бас урьж авчирсан байгаа. Тэгэхээр шуудхан нэвтрүүлэгтээ орё л та. Тэгээ энэ монголчууд бид нар яг энэ Христ итгэлийн юуг нь ашиглаж чадахгүй байгаа гэдгийг итгэмээргүй маа. Гол нь нүн ашиглах боломжтой юу? Энэ талаар та нэг хуваалцаж тийм. За эхний асуултаа шууд илүү тодорхой болгоод асуухад Христэд итгэхгүйгээр магадгүй те заавал ингэж одоо шашинд нь орохгүйгээр ашиглаж болох ямар зүйлс Христ итгэлд байна. Би бол аль хэдийн ашиглаад явж байгаа л гэж бодож байна. За юу байна? За ерөөсөө дэлхийн хүндрэлтний түүх эргээд харахад яг Есүс Христийн Назарын Есүсийн тэр заасан сургаал номлолыг одоо сонсож түүнийг даган амьдсан хүмүүс хэрхэн яаж дэлхийг өөрчилсөн юм бэ гэж тийм ээ. Анх Есүсийг одоо төрөх тэр үед 2000 жилийн тэртээ тухайн үеийн нийгэм тийм ээ. Жишээлбэл эмэгтэйчүүдийг бол эд хөрөнгө гэж үздэг байсан. Эмэгтэйчүүдийн хүчирхийлэл бол маш өндөр байсан. Эмэгтэйчүүдийн ирэх гэж тэнд ойлголт байгаагүй. Энэ эмэгтэйчүүдийн ирэх гэдэг ойлголт ерөөсөө Христч угшилтай ойлголт. Есүс өөрөө эмэгтэйчүүдийг одоо үнэлж ирсэн. Есүстэй хамт явж исэн эмэгтэйчүүд Есүстэй хамт байхад жинхэнэ хүн юм шиг би нэр хүн юм байна штэ гэдгийг ойлгож исэн. Тийм ээ, ухаарж исэн, мэдэрж исэн ийм одоо цаг мөчийг Есүс тэр үед анх авчирж исэн гэж ерөнхийдөө хардаг. Дэлхийн буцаад эргүүлээ түүхийг ингээ харах юм бол хүүхдүүд бас эд хөрөнгө байсан тухай үед. Бас хүүхдүүдийг төрүүлээд дургу өөр хүүс гарчих юм бол зүгээр орхичдаг байсан. Охин гарчих юм бол гэсэн үг шүү дээ. Тийм охин ч юм уу тэгээ голцуулд мэдээж хөрхий охтуудыг л хайдаг л байсан баг. Эсвэл энд тийм ээ өргөдөг, тагтаг хүүхдээр тагил өргөдөг. Иймэрхүү л орчинд ерөнхийдөө Юдэн тэр нэг газар нутаг дээр Есүс Христ анх төрсөн. Тэгээд хүүхдүүдийг надад чөлөөтэй авчир гэсэн түүний алдартай үг байгаа шүү дээ. Дээрээс нь хүүхэд яг хүн гэдэг энэ тоонд тухайн үедээ бас орсон. За хүүхдийн эрх чөлөө, хүчирхийлэл инэ тэрэний талаар ярьдаг анхны одоо манлайлагчид бол Христийнхэн байсан. Христч одоо тийм ээ нийгэм байсан. За хэрвээ бид нэр болчлын тухай дэлхийн болчлыг тухай ярих юм бол болчлыг одоо үгүй болгох тэр дайчдын тэргүүн игнэ дандаа Христч явж ирсэн. Нөгөө бидний сайн мэддэг Мартин Лютер Кинг гэдэг хар байдаг те тэр бол пастор хүн шүү дээ. Болчлыг одоо үгүй болгоё гэсэн тийм ээ. За ийм нийгмийг бий болгосон одоо зүйл бол Христ итгэлээс гаралтай. За дээрэс нь одоо хүний эрхийн талаарх асуудал. Хүн бол яг тэнцүү хэрэгтэй. Хэн хинээсээ илүү биш. Тийм ээ. Одоо эртний одоо жишээлбэл энэ этхигийн одоо уламжлалаар бол тийм ээ нөхөр нас ороход эмэгтэй эхнэрийг нь хамт оршуулдаг байсан. Амьд ч байсан хамаагүй. Энэ талаар сонсчихсан л юм байна гэхдээ. Гэхдээ амар байгаа зү тийм амар шүү дээ. Тэгээд тэрийг хүүхдүүдийн болохоор үлдэн үстэй гэж. Тэрийг үгүй болгохын тулд Христчүүдийн анх миссионерууд ярьдаг шүү дээ илгэлтийн эцэд очиж энэ одоо зүйлийн эсрэг гэсэн. Жишээл хятад эмэгтэйчүүдийн хөлийг боож нөгөө жижигхэн давсалж тийм ээ нөгөө жижигхэн байлгах. Ийм зураг нь үүдэн шүү дээ. Энэ бас нэг талаар Христчүүдийн одоо нөлөөнөөс болж тэр одоо зүйлийг одоо хорсон засгийн газрын шийдвэр тэгэхэд гарч исэн. Христчүүдийн нөлөө байсан. Тэгэхээр тэрэн дээр одоо жишээ нь Христ итгэгчдийн нөлөө яг байсан уу? Одоо хятадын тэр юм дээр. Тэрэн дээр тэгжил би бол ойлгосон. Ерөнхийдөө анх хаа явсан газар Христчүүд нэг талаар биш нөгөө counter cultural гэж ярьж байгаа юм бол да. Тухайн одоо соёлын эсрэг зарим үйлдэлүүдийг хийж нэг талаар үзэн ядагдаж хөөгдөж исэн. Гэхдээ тэрийг хийжсэн гол санаа нь болохоор нөгөө Назарын Есүсийн хэлжсэн гол сургаал хүн бол өөрийн гэсэн автоном хүн болгон Бурхнаар хайрлагдсан.
Хин нэгэн хүний эрхийг, хин нэгэн хүний ямар байхыг өөр хэсэг хүмүүс, эрх мэдэлтэй хүмүүс, мөнгөтэй хүмүүс, баян хүмүүс заах ёсгүй гэсэн энэ үндсэн дээрээс л одоо тухайн одоо соёлын тийм ээ эсрэг тодорхой тэмцлүүдийг бол Христ итгэгчид хийж исэн. Тийм. Тэгэхээр тэр зүгээс бас тийм одоо болсон гэж ерөнхийдөө бол үздэг. Бас жишээлбэл хүн бол гим нүгэлтэй. Хүмүүс ямар ч сайхан одоо амьдралд хүрсэн байсан заавал нэгнийгээ дарангуулах чанартай. Тийм учраас хууль гэдэг зүйл чухал гэж хуучин гэрээний 10 хуулиас тийм гаргаж ирсэн одоо нийгэм хууль байх хэрэгтэй юм байна гэдгийг бий болгосон. Ингэснээр хүмүүс баланстай. Хүний одоо эрх чадал хэтэрхий одоо хязгааргүй байж болохгүй. Тодорхой хязгаар байх хэрэгтэй. Дээрэс нь одоо бие биенээ баланслж явах хэрэгтэй тийм ээ. Гэсэн энэ бас ухагдсан дандаа христчийн нийгмээс бий болсон зүйл байна. Нөгөө дээр үеийн феодал хаад ноёдын үе тэндээс ерөөсөй гараагүй. Тийм ээ. Гэтэл Христэд итгэлийн одоо нийгмээс л хэн нэгэн хүн хэн нэгнийгээ дарлана гэдэг бол бурхны хүсэл биш. Энийг тэнцүү болгох хэрэгтэй. Хэн нэгэн хүн эрх мэдэлд очиж болно. Гэхдээ тэр эрх мэдэл хязгаартай байх хэрэгтэй. Тийм. Гэсэн ийм зүйлийг бас Христ итгэгчид ярьж ирсэн демокраси гэдэг асуудал байна, тийм ээ. Одоо өнөөдөр бид ярьж байгаа арчилал гэж. Энэ бол мэдээж хэрэг яг анхны Христ итгэгчдийн үүссэн одоо нөхцөл байдлаасаа хэтэрхий өөр болсон ч гэсэн ер нь анхны демокраси гэдэг санаа хүн болгон тэгш хэрэгтэй. Тийм ээ. Хүн болгон ярих хэрэгтэй. Хүн болгон үзэл болоо илэрхийлэх хэрэгтэй. Хүн болгон өөрийнхөө одоо сайхан амьдрах орчныг бусдаас шаардах, тийм ээ. Ялангуяа эрх баригчдаас, тийм ээ. Эрэхтэй гэсэн энэ одоо гол ойлголт чинь бас л Христтэй холбоотой. Хөдөлмөр хүнийг бий болгоно гэж бас нэг ярьдаг өстэй социализмын юу. Яг хөө тэр нь хэдийгээр тэгж өөрчлөгдсөн ч гэсэн хөдөлмөрлөх тэр ёс зүйн одоо байдал, ёс зүйн абсолют байдал. Хөдөлмөрийн одоо сайн чанар, тийм ээ. За тэгээд одоо хүн болгон өөрийн гэсэн эрх зүйн орчинд амьдрах одоо хэрэгтэй гэсэн энэ ойлголтууд бүгдээрээ л ерөөсөө л христчин нийгмээс христч энэ одоо үзэл сутаас гаралтай зүйл. Боловсрал. Хүн болгоныг Библи уншуулах хүсэлтэй. Тийм учраас бүгдэнд нь бичиг үсэг заах хэрэгтэй болж байна. Бүх нийтийн боловсрал. Тийм ээ. Ихтэй, дунд, сургууль тэр үеийнхээ цэцэрлэг. Бүгдээрээ Христ итгэлнүүдээс тэр үеийнхээ христчин одоо нийгмээс гаралтай юм ухагдсан. Өнөөдөр ихтэй сургуулиуд ч гэсэн. Бүх нийтийн бичиг үсэгтэй байдал. Тийм ээ. Бүгд христчин одоо суурьтай зүйл. Шинжлэх ухаан, биолог, астроном, физик, математик, хим бүгдээрээ анхны одоо манлайлагчд нь Христ итгэлтнүүд. Христчин нийгмээс гаралт. Ийм бохтгоно. Бид нар энэний өөрөшгийг амсаал явж л байгаа шүү дээ Монгол улс. Тэгэхээр нэг ашиглаж чадахгүй байгаа даа биш гэж. Хэдий чадахгүй байгаа даа биш. Дэлхийд их нар энийг ч ашиглаа явж байна. Имлэг. Эрүүл мэндийн салбар. Эрүүл мэндийн салбар. Анх одоо сүм дугуйн байх үед одоо христч одоо тухайн үеийн католик гэх юмд те дундын зууны үеийн хүмүүс зөвхөн сүм дугуйндаа даянчилж, залбирж, Библи уншиж байхаас гадна өнчин, ядуу, тийм ээ сохор тоглон янз бүрийн хүмүүсийг өөрийнхөө сүм дугуйнд авчирж, эмчилж, тийм ээ юмыг нь боож, шархлах, ямар нэгэн аюулаас хамгаалж, тийм ээ байлгах, хорогдох газар болох ийм үргийг гүйцэтгэхээс сүүлж байгаа тэрний имлэг. Тийм ээ хүмүүсийг эдгэх, тийм ээ гэсэн одоо энэ нэг эмнэлгийн ойлголтыг өгсөн гэсэн үг байна. Тийм эмнэлгийн ойлголт цаанаасаа тэгж бий болсон. За одоо теологийн сургуулиас ихтэй сургуулиуд гарсан байна нэг талаар. Теолог гэж байгаа нь одоо Библийн сургууль шүү дээ тийм ээ хүмүүсийг Библи уншуулах зорилготой бий болсон. Дамжаа гэх юм уу та сургалт. Явсаргаад тэгээд сүүлдээ тэнцээ олж нээсэн шинжлэх ухааны олон салбаруудыг тэр хажуудаа нээсээр байгаад сүүлдээ теологийн нөгөө Библийн салбар нь нэг л зүгээр танхимын болол үлдсэн юм учиртай. Тэгээд өнөөдөр дэлхийн даяар байгаа улаан загалмай нийгэмд юу юм? Яагаад улаан загалмай гэж? Улаан гэдэг загалмай. Загалмай болохоор яагаад дугуй хурд биш гэж тий? Гэх мэтлэн улаан загалмай нэг л YMCA. За нөгөө Самарын богц. Нөгөө нэг юм гутлын хайрцагтай бэлгийг аваагүй хүүхдүүд одоо Монголд байгаа байхгүй. За зүрхний төсөл Монголд байгаа. Дэлхийн зүүн Compassion International. Бүгдээрээ христчин суурьтайгаар. Тэгэхээр монголчууд сайхан хэрэгжилж байгаа нь бол хэрэгжилж байгаа л гэж би бол үзэж байна. Зүгээр тэрийг ойлгож гинүү гэдэг л асуудал байгаа. За тийм гаралтай юугүй юу гэдэг л асуудал байж байгаа. За тэгвэл сайн л үз тэ. За монголчууд ашиглаж ивэл бид нарт ингээ үр шим нь ирж ивэл тэ ингээ болж байна.
Гол нь тэгвэл одоо бас нэг асуудал үлдчихээн. За тэгвэл хаяхыг хайчих л да тий. Тэгвэл заавал үлдсэнийг ашиглах хэрэг юу байгаа юм гэх мэтлээ. Яг хөдөө би өөрөө Христ итгэж хүн учраас үндсэн суур одоо үндсийг нь таслаачлах нэг удахгүй л дээ. Тэр санаа нь бол гоё ч гэсэн. Социализм бол бас л тийм шүү дээ. Христ итгэлийн анхны энэ одоо суур дээр бий болсон. Тэгэл Анхны суур дээр гэдэг нь гэсэн үг. одоо Христ итгэл гэдэг суур дээр бий болсон зүйл шүү дээ. Одоо Сталин жишээлбэл Библийн сургуулийн оюутан байсан хүн. За. Тэ? Ленин энэ бол бас л Библийг мэддэг байсан хуучин орсон ортодокс тэ Украин гаралтай. Суур ойлголт бол хүний эрх, тийм ээ? Эрх барил энэ янз бүрийн зүйл. Тэгэл өөрөө нэг философи болгоод тэр итгэл үнэмшлийн хайчи, тэр Библийн хайчи, тэрийг бүр буушлаад бүр тэр байтугай тэрэнд итгэж байгаа хүмүүсийг алчи. Харин энэ санааг нь аваад цаашаа гоё хөгжүүлэе гээл тэгсэн. Энэ бол коммунизм, социализм шүү дээ бид нар сайн мэдж байгаа. Жишээлбэл нэг сайхан гоё одоо сарнай цэцэг. Харахад гоё. Үнэхээр гоё юм байна гэж таслаад бид нар ч усанд хийгээ тавьж болно. Гэхдээ нэг нь үндэсгүй учраас хэд удахгүй. Гэхдээ нэг хэсэг бол гоё харж чадна шүү дээ тэр сарнай цэцгийг бид нар. Тэр нэг нь үндэс нь байхгүй. Яагаад тэр цэцэг тийм гоё байгаа гэдэг үндэс нь ойлгомжгүй. Зүгээр л энэ бол нийгмийн одоо констракт буюу нийгмийн байгууламж хүмүүс өөрөө бий болгосон эцсийн одоо бүтээгч нь хүмүүс юм. Энэ бол бидний бүтээл юм гэдэг ингээ ойлгочихлаа. Нөгөөх нь усны хэдийгээр удахч гисэн Яг газар байгаа шүү. хэсэг хугацаатай. Яг л газар хөрсөнд байгаа өөрөө үндэстэй ургамалтай адилхан ургах юм боломжгүй. Нэг талаар Христ итгэл бол дэлхийг өөрчилсөн одоо итгэл үнэмшил шүү дээ, тийм ээ. Дэлхийг оронгоор нь өөрчилсөн. Зүгээр энийг нөгөө авах гээхийн ухаанаар гэж одоо ярих гэдэг юм л та, тийм ээ. Гээхийн ухаанаар ингээд авсан зөндөл олон үзэл сурталууд нийгмийн одоо үзэгдлүүд байна. Сайн нь ч байна, муу нь ч байна мэдээж. Тэгэхээр гол нь өөрөө Христ итгэгч хүн учраас үндэстэн л аваасаа. Яг яагаад Иесус тэгж хэлсэн юм? Ямар учиртай юм? Яагаад энэ философийн үндэс нь ойлголт нь юу юм? Тийм ээ? Яагаад их хэвээр яагаад хүн болгон адилхан гэж? Жишээлбэл энтгэгт хизээч хүн болгон адилхан гэж хэлэхгүй шүү дээ. Би ямар кастанд төрнө? Нийгмийн ямар давхаргад төрнө? Би тэрүүгээр л байх хэрэгтэй. Жишээл би улны хүн байж болно. Эсвэл би бүр брахман байж болно магадгүй. Эсвэл би цэрэг дайчин байж болно. Магадгүй би эрдэмтэн одоо кастад төрсэн хүн байж болно. Энэ төрлөөрөө л би одоо амьдрах хэрэгтэй гэж. Гэтэл Христ итгэл бол тийм бүр амьдралыг үзэх үзэлтэй тийм. Тийм үзэлтэй шүү дээ, тийм каст системтэй. Тэгэхээр Христ итгэл уучлаарай үгүй. Тэгэхээр энтгийн зарим нөгөө Христ итгэлийн газрууд бол тэр кастинг систем нь байхгүй. Яг бол хүн төрөхдөө яг адилхан үн цэнтэй төрдөг. Хэний ч байсан хамаагүй. Ядуу хүнээс төрсэн байна уу, баян хүнээс төрсэн байна уу? Хүн л бол яг адилхан үн цэнтэй төрнө. Тэрнээс зүгээр нэг нь 10 төгрөгийн үнэтэй, нөгөөх нь 100 төгрөгийн үнэтэй хүн гэж байхгүй. Бүгд яг адилхан. Үн цэнийхээ хувьд. Гэсэн энэ ойлголт Христ ч ойлголт цаанаас. Тэгэхээр дэлхий дээр байгаа нөгөө хүний эрхийн тухай яриа л байдаг. Энэ ерөөс цаад ойлголт нь тэр шүү дээ. Яагаад хэрвээ бид нар тийм тэгш гэдэг ойлголт хэрвээ байхгүйсэн бол хүний эрх ярих ямар ч шаардлагагүй байхгүй. Чи угаасаа харц. Би бол угаасаа ноён гаралтай. Ингээд болохгүй. Тэгэл энэ нөгөө демократик нийгэм, дэлхийн энэ одоо демократик нийгмийн энэ яриад байгаа хүний эрх, тийм ээ, эрхчлөө, хүний хүчирхийлэл, хүний 8-ны асуудал, аборт, тийм ээ. Энэ бүх ярьж байгаа юм чинь бүрсэл хүн бол хязгааргүй үн цэнтэй яг нэг нэгнтэй адилхан гэдэг энэ ойлголтын дээрээс үүссэн одоо нийгмийн үзэгдлүүд шүү дээ бүгдээрээ. Яг тийм ойлголтын үндэс байж ижил цаадлын одоо хэрэгжүүлэх юмнууд нь гарч ирнэ л гэх гэдэг шүү дээ. Тийм. Тэгэхээр Монгол үл яг нэгэнт одоо Орсын буйнаар гэх юм уу тийм ээ. Одоо коммунизм социализмын одоо юугаар явсан болохоор нэгэнт бид нар айл хэдэн барууны ертөнцийн одоо олон юмыг зүгээр бид нар мэдхгүйгээр ч гэдэг юм уу тухайд мэдчихсэн юм мэдгүй байна. Зүгээр хүлээг авсан. Бид нар өмсөж байгаа хувцс хүртэл барууны л хувцс шүү дээ тийм ээ. Имлэг, сургууль. Тэр чинь бүгдээр л барууныхны дэлхийд даяар байгуулсан юм шүү дээ. Одоо Аз дараа байгуулсан олон дээд ихтэй сургуулиуд, имлэгүүд бүгдээрээ л дандаа христийнхний католикууд байна уу, протестантууд байна уу, ортодоксууд байна уу байгуулсан имлэгүүд, сургуулиуд л байж байгаа шүү дээ. Би Сингапурт сурч ирсэн. Сингапурын маш алдартай мундаг сургуулиуд нь дандаа л Saint Peter's гэл дандаа л тийм нэртэй. Одоо Гигийн Петрийн тэ нэрнжит. Петр гэдэг нь болохоор Есүсийн дагалдагч Петр. Библиэр гардаг тий. Тэгэл одоо Америкийн би ойлгосноор анхны алдартай 108 сургуулийн 106 нь гэсэн үг шүү дээ. Бараг ихэнх нь бүгдээрээ гэсэн. 106 нэг бараг л бүгд. Бүгдээрээ Христч угшилтай анх.
анх байгуулагдсан. Нөгөө Харвард, нөгөө Стэнфорд энэ төр гэж яриад байдаг. Тэгэхээр дэлхий аль хэдийн Христ итгэлийнхний одоо энэ үзэл санаа тэрнээс бий болсон нийгмийн сайн сайхныг Монгол ч гэсэн тийм ээ хүртсээр яваа. Зүгээр тэрийг ихээр харж гин, чадж гин, ойлгож чадж гин гэдэг л. Тэгэхээр хоёулаа бол яг энэ үндэс хэрвээ үндснээс нь салгачих юм бол жоохон болохгүй хаа гэж тавал хэлээд байгаа. Би бол тэгж л хэлнэ. Тий. Яг уу үндэснээс нь салгаад ингээд энэ сайн юм байна гэдээ аваа явж байгаа зөндөл юмнууд байгаа хөлтэй. Жишээл манад улаан загалмайг нь социализм үеэс л байсан. Би түргээд гайхтагс яагаад улаан загалмай гэж. Юм загалмай бай тэнд ч одоо тий. Уг нь эмнэлгийн тэмдгийн анхны эхлэл шүү дээ. Нөгөө загалмай. Эмнэлгийн нэмэлт тэмдэг гэдэг шүү дээ тий. Тэгэл гайхдаг л байсан. Дараа нь хийж тэтгэж оо ийм учиртай юм биш тий анх тийм ээ. Нөгөө ядуусыг одоо хүмүүсийг хооллох, ундлах. Сая жишээл ингээл ковид боллоо. Манай сүм жишээлбэл ковид үеэр нэг өөрийнхөө дүүргийн багийн гэх юм уу хорооны нэг 20-од айлд 7 хоног болгон хүнсний юм өгж ил. Тэр нь бид нар баяндаа биш. Зүгээр чадах ядгаараа цуглуулаад. Маск тийм амны маск. Тэгээ тэрний нэлээд одоо ихэнх хэсгийг Америкт амьдарж байгаа Монгол Христэд итгэж хүн. Тэр одоо санхүүг нь хэмээн гаргаж ирсэн жишээ. Христ итгэж хүмүүс зүгээр л заавал мэддэгдээд байхгүйгээр. Тэгвэл Монгол орн даяар зөндөө олон 100 хэдэн мянга гэж хэлж болохоор айлуудад гэр өгсөн шүү дээ. Бид нар ус төрчиг зүгээр тайзан дээр гараад нэгэн гэр өгөөл тэрийг зарлаад байдаггүй. Нэг гэр өгөөл. Тий. Зүгээр ашигч хэлгээд тийм ээ. Зөндөө олон гэр. Тийм ээ. Зөндөө олон айлуудыг гэртээ болгосон. Дэлхийн зүн биш тий. Дэлхийн зүн чанга Христ ч уг шүү дээ. Тийм ээ. Тэрийг Христийнх ингээл. Яг уу нөгөө сайлын аваа савын хайн гэдэг лөө тийм ээ. Алтын аваад авдрын хайн бас. Тэр шиг яг зөндөл юм болдог л да. Тэгээд тэр нэх одоо муу юм бол биш. Гэхдээ бас яг яагаад гэдгийг бас ойлгох хэрэгтэй. Зөндөө гутлын харьцагтай юу авсан хүмүүс. Тэгэхээр одоо би яг ингэж асуух гэдэг байна. Монгол хүний өнцгөөс хараад бид нар ингээд гоё юм авлаа. За болж чинь те сайхан байна. За тэгэнгүүт одоо яагаад тэр үндэстэн авах хэрэгтэй гэж та үзээд байна гэдэг утгыг та нэг гоё. Гэхдээ анхны санааг нь л ойлгох хэрэгтэй л дээ зүгээр яагаад гэх гэж. Яагаад би танд туслах хэрэгтэй. Би адилхан л ингээл гэр бүлээ яаж байгаа. Бас би өөрөө ядарч юм шүү дээ. Бусдаас илүү баян болоод илүү сайхан байж болно шүү дээ. Яагаад би заавал танд туслах гэж. Ямар үзэл сурталаас тэр бий болж байгаа. Зүгээр манай нийгэм өөрөө бий болгоцсон үзэл суртал юм уу тэр? Яг ясвэн дээр монголчууд бол өөрсдийнхээ хамаатан садан юм ойр зүрийн ах дүүстэл туслана гэхээс харилгийн хүмүүстэйг тусалдаг. Тийм бол бас уламжлал соёл байна уугүй юу? Тэр байтга туслах гэдэг ингээд очиход с ิจ гтэй ханддаг хүмүүс. Маш олон хүмүүс яагаад надад туслах гэдэг юм. Тийм ээ. Хогийн зэг дээр очиод хоол өгөхлөөр зарим нь гайхаа зүхтаадаг жишээтэй. Тийм ээ. Тийм л байсан шүү дээ. Одоо 2000 оны ихэнх үе. Гэх мэтлэнгийн тэгэхээр тийм соёл бол манад байхгүй. Жишээл хин нэгэн өвдөд зовход хандмын тусламж явуулдаг энэ ойлголт ч юм уу бас христч ойлголт. Урд манай Монгол байгаагүй юм. Гэхдээ одоо ингээд хүн за Христ итгэл байхгүйсэн ч гэсэн хүмүүс бас туслын өмслөгээ бодохгүй гэж юу? Гэхдээ яг хуу бодох бах. Гэхдээ ямар одоо ертөнцийг үзэх үзэлтэйгээс болно. Жишээлбэл ямар нэгэн зүйлийг өөрөөсөө хамаагүй гаргаж бас болохгүй гэсэн үзэл суртал байна шүү дээ. Бас ингээд эд хөрөнгийг хамаагүй гаргаж урахгүй. Бас буруу юмд өгчөж болохгүй гэсэн үзэл суртал бас байна. Христ итгэлийнх нь бол бид өгсөн хүн илүү одоо ерөөлтэй гэсэн юм ойлголт байна. Тэгэхээр бид зүгээр өгөх юм ч асуудал байхгүй. Тийм ээ. Тэгэхээр энэ нөгөөс үндэс гэдэг юм чинь тэрийг л хэлээд байгаа байхгүй. Тэрнээс хүн зүгээр яг хоёр хүн яг адилхан тусламж өгж болно. Тэгтэл нэг нь зүгээр улс төрийн зорилго өөрийнхөө карьерийг өсгөхийн тулд хийж болно. Нөгөөх нь зүгээр л үнэхээр тэр хүн туслахаар өгж иж болно. Тэгэхээр энэ цаад үйлдэгдэж байгаа нийгэмдэр үйлдэгдэж байгаа тэр альва үйлсийнх нь суур үндэс ойлгол ертөнцийг үзэл нь юу юм бэ гэдгийг бас ойлгочвол уун сайн. Яг одоо яг Христ техник дуурайгаад олон сайхан зүйлийг хийх гээл байгаа янз бүрийн шашны болон бүлэглүүд байгаа л да. Гэтэ үндэс нь өөр болохоор хийхэд аягүй хэцүү. Би нэг хүнтэй ярьж сууж исэн. Ягаад манай Америк хүн л дээ. Буддын одоо Америкийн буддын юуны хүн шашны бас төлөөллүүдийн нэг нь. Ягаад одоо Христ одоо манай Христийнхэн бол одоо бид нар ингээд тийм ээ энэ нийгмийг хөгжүүлэхээр ингээд олон янзын замаар гадаад дотоодгүй ингээл те бид нар нийлээл
ингээл Монголын одоо жишээлбэл траншаанд байгаа хүмүүсийн төлөө ингээл зөндөл ажиллаа. Одоо юу гэдгийг одоо архинд орсон хүмүүсийг архинаас гаргахын төлөө зөндөө ажиллаа. Шоронгуудаар эргэж явж байгаа хүмүүс юм дандаа христчин байгуулгад. Хэдийгээр христчин гэж хэлэхгүй байгаа ч гэсэн. Ингээл ягаад та нар буддийнхан жишээлбэл тийм ээ. Тэхгүй байдаг юм байг. Жишээл Америк та нар юу хийдэг вэ? Тийм юм хийдэг гэсэн чинь. Нөгөө чи над руу инээ гэдэг ч байгаа юм. Буддизм бол хувийн шашин шүү дээ. Хувь би өөрөө тийм яах шашин. Тэр биш. Одоо христийнхэн шиг тэгээд ингэдэг юм үзэл тийм суу тийм ойлголт тийм юм байхгүй шүү дээ. Тэгэхээр би шашныхны үзэл онол дээр нэр тийм юм да тийм ээ. Тэгэхээр бид нар заавал одоо болохгүй байгаа. Тэгж бодохгүй байгаа юм шахах алба хүн байна. Эднээс ингэх ёстой гэж бодоод иж болохгүй юм байна. Бид нар ингээд хахад та нар тэгсэнгүү гэж хэлэхэд бас буруу юм байна гэж би бас ойлгосон. Тэгэхээр тийм л ихгүй. Тэгэхээр ерөөсөө энэ нийгмийн одоо сайн сайхан бусдын төлөө гэсэн одоо нөгөө бор гэл нөгөө үсээ хаажлал тийм ээ. Тэм эмгтээчүүдийн юу гэл би тэр үеч стандар эмгтээчүүдийн хэрэгжилэг ямар чухал юм байсан юм бэ гэл. Дараа нь ингээд байсан чинь зүгээр л Христ итгэлийн одоо юунаас гарсан. Одоо чухал хөдөлгөөнүүдийн нэг нь эмгтээчүүдийн эрхчлөөний тухай ярьдаг. Энийг христчд манлайлж хийж байсан. Өөр ямар нийгмээс гарсан одоо бид нар бодъё л да. Тийм ээ. Ойрхот орнодоос тийм ээ баруун Азиас гарсан уу? Гүү. Манай энэ юунаас гарсан уу? Одоо энэ Азийн орнуудаас одоо ориентал гэж ярьдаг шүү тийм ээ. Энэ хэсгүүдээс гарсан уу? Туркик хэсгүүдээс гарсан уу? Үгүй. Дандаа л Европын орнууд дандаа л нөгөө Христ итгэл өвжиж ирсэн тэр орнуудын тэр суурнаас дандаа энэ үзэл суртал бий. Тэрнийхээ л хоорондоо хүртэл тэмцэж ирсэн тийм ээ. Гэхмэчлэнгийн эдгэрч бүгдийг бид нар ашиг нь бол аваад лагал гэж би бол бодож байна Монгол. Ашиг бол сайхан байна те. Хоёлаа энэ дэр бол ер нь санал нийлээд нь шүү дээ. Таныг сонслоо. Тийм байна гэдг нь бол ойлгомжтой байна. Одоо энэ яагаад одоо энэ үндэстэй авах хэрэгтэй вэ гэдэг талаас энийг бас нэг үргэлжлүүлээд нэг асуулт та. Одоо Христ итгэлийг тултал ашиглая гэх юм бол яг энэ үндэсгүйгээр нэг үзэл санааг нь аваад ашиглах ер нь боломжтой юу? Та яг backfire зүгээр гэдэг. Backfire гэж нэг юм байдаг ш тийм ээ. Юмыг ингээ хийх гэсэн чинь буцаад өдөөс нь тий төргөх. Хэрвээ христч миссионерууд гэх юм уу илгээлт хийдэг. Одоо жишээл Улаанбаатараас ховдд ч юм уу, Баян-Улгид ч юм уу, Увсад ч юм уу очиж ажиллаж байгаа. Одоо христийн одоо энэ сайн мэдээг тийм ээ Библийг түгээхээр явсан энэ хүмүүс. Зүгээр нэг хүмүүсийн хувцс хонрыг угааж өгөх, хоол ундыг нөгөх юм байдал дээр хэтэрхий анхаарах юм бол эзэж тэнд тэр одоо сайн сайхан бас бий болгох хэцүү. Хүмүүсээс өөртөөс гарч байгаа энэ үйлдэл тодорхой л хугацаанд нөгөө нэг цэцгийг тавиад усанд хийдэг шиг тодорхой л хэсэг явна. Анхны мишнерүүд одоо Африк, Аз, Өмнөд Америкуудаар тийм ээ Европоос гараад одоо христийн сайн мэдээг тунхаглаад өөрсдөө тодорхой хэмжээний одоо тийм ээ civilization иргэншилд хүрээд бусдыг анхаарах хэрэгтэй бид нар гэдэг энэ юм дээр хүрээд ингээд ирээд очихдоо бид нар христийн сайн мэдээг тунхаглаж байсан. Яг библийг нэг үндсийг нь яагаад бид нар өнөөдөр ийм болсон энэний үндэс энэ юм байгаа юм байна гэдгийг тэднэрт заахаар очиж байсан. Тэгэд нутгийн хүмүүс тэрийг хүлээж аваад Христ итгэж болоод тэгэд өөрсдийнх нь нийгмийг өөрчилсөн юм түүх байна. Мэдээж хэрэг хажуугаар нь колончлагчд. Тэрийг одоо эд баялагийг нь авахын төлөө. Ямаа тэрийг одоо боолчлохын төлөө хямдхан хөдөлмөрлөгчдийг олохын тулд, ажилчдыг олохын тулд явжсэн зөндөө хүмүүс байгаа. Энэ бол Христ итгэлийн бол биш юм. Тэр зүгээр тэр орноос нь бий болсон зүйл нь үнэн. Гэхдээ Христ итгэлийн анхны тэр улсуудыг хүчрэхэг болгосон үндсэн суурь нь бол тэр колончлал биш. Энэ бол Библи байсан. Тэгэхээр Библийг бид нар хэрвээ заах юм бол Библийг л хэрвээ хүмүүст ойлгуулах юм бол Библийн үннийг хүмүүс өөрсдийнхөө амьдралын үзэл сурталын үндэс болгож чадах юм бол сайн сайхан зүйл ч угаасаа тэндээс нөгөө энэ дэлхийг өөрчилсөн тэр сайн сайхан бүтээч санаачлагтай энэ зүйлсэн бүгдээ тэндээс гарч ирнэ. Гэж бол үзэж байгаа. Тийм учраас нөгөө үндэстэй нь тийм ээ ойлгол зүгээрээ гэсэн юм санаа. Одоо жишээл манай улаан цагламын нийгэмлэг ямар нэгэн христийн холбогдлолт юу ч байхгүй гэж би бол ойлгож байна. Энэ зүгээр төрийн маягийн байгууллага болов гэж би бодож байгаа улсын шин чанартай тийм. Гэтэл анхандаа бол тийм байгаагүй. Анхандаа улаан цагламын нийгэмлэг бол дайнд дажинд нэрвэгдсэн.
маш хүнд хэцүү одоо нөхцөл байдалд орсон тийм ээ. Магадгүй тахал тийм ээ иймэрхүү зүйлд нөгдсөн ийм улс гарнуудад релиф буюу нөгөө нэг дэмжих тийм ээ одоо тэр хүнд хэцүү нөхцлөөс нь гаргах ийм одоо тусгай онцгой тийм үйл ажиллагаа хийж исэн одоо байгууллагууд. Яг өнөөгийн дэлхийн зөвлөл гэсэн үг шүү дээ. Нэг талаар тийм ээ. Анх бол суурь нь өөрөөс болно шүү дээ. Тэгэхээр та түрүү хэллээ л дээ Библийг л яриа. Тэгээ Библийг ярингууд тэндээс сайн сайхан гард юм а гэж. Тэгэхээр ер нь Христ итгэлтэй хүмүүс энэ тэнд очихдоо юун түрүүнд Библийг яриад тэгээд тэндээс дараа нь одоо тэр өөр янз бүрийн юм гардаг гэж ойлголоо. Монгол ч гэсэн л тийм шүү дээ. Тэнд бол хинт жил байгаа шүү дээ. Монголд анх ирээл анхны одоо ирсэн хүмүүс хурж ирээ шууд сургууль байгуулаагүй шүү дээ. Одоо энэ Улаанбаатар дээд сургууль, MIU сургууль гэл тухайн үед бас Ёнсан имлэг гэл бий болж тэр үед маш хэрэгтэй л сургууль хэсэг байсан шүү дээ. Маш хэрэгтэй л боловсрол байсан. Маш хэрэгтэй л одоо эмнэлгийн тусламжийн хэсэг байсан. Гэхдээ тэрийг шууд бий болгоогүй. Эхлээд тийм ээ. Одоо яг хөө тэрнтэй зэрэгцээд шүү дээ. Нэг талаад эхлээд ч байх. Зэрэгцээд нөгөө Библийг, нөгөө Христ итгэлийг тийм ээ. Сайн мэдээгээ тунхаглаж байсан. Тэр очингуудаа л за бид нар одоо та нарт тусалж байна. Та нар бас бусад хүмүүс туслаарай гэсэн нэг үзэл санаа түгээх маягтай биш юм байна те. Тэр хүмүүс өөрсдөө яагаад тэгж хаа байсан Монгол ч юм уу те тухайн үед хүнд хэцүү нөхцөл байд. Тэд нөх хийх юм олж ядаад л ирсэн хүмүүс бол биш шүү дээ. Тухайн одоо жишээлбэл Америкийн гэдэг юм уу, Английн гэдэг юм уу, Канадын гэдэг юм уу, Солонгосын гэдэг юм уу, Японы гэдэг юм уу те сүм чуулган. Монгол одоо нээлттэй ус боллоо. Тин чи зөндөө олон ядуу зүйтэй хүмүүс байна. Тийм ээ нийгэм өөрчлөгдөж байна. Тэнд зөндөө олон хэрэгтэй зүйлс байгаа. Бичиг сурах. Тэр байтугай бид нар бараг л бичгийн хэрэгслээ хүртэл тийм ээ бараг л үлээж авсан шахуу байгаа шүү дээ. Тэгэд ийм одоо юу вэ? Улс байна. Тэгэхээр тийшээ очие. Тэнд очиод хэрэгцээтэй тусламж өгөх одоо хэрэгтэй хүмүүст одоо туслая. Одоо нийгэм өөрчлөгдсөн маш хэцүү хүнд байдалд орж ийн гэж. Хүмүүс ирж байгаа шүү дээ. Тэгж ирэхдээ хамгийн нэгдүгürt энэ хүмүүс ч гэсэн өөрсдөө бурхны бүтээл тийм ээ бурхны арт түмэн гэдгийг ойлгоосаа. Гэт хажууд нь одоо юу гэдгийг хөгжлийн ажлыг хийх мэргэжлийн одоо докторч гэдэг юм уу энэ хүмүүс байхаас гадна бас номлогчд, сайн мэдээ тунхаглагчд, Христ итгэгчд өөрсдөө хамт л хурж ирээд энийг бий болгосон. Одоо энэ католик сүм байна. Тийм ээ. Ватиканаас тийм ээ шууд хурж ирээл өөрийнхөө юг офисыг байгуулаад тэгэл одоо энэ чи зөндөө олон энэ чи ядуу хүмүүст одоо цэцэрлэг сургууль хийж байгаа гэж би бол ойлгож байгаа шүү дээ. Тэгэхээр энэ ингэдэггүй гэсэн үг. Ингээд сайн үйлсээр хүмүүсийг татаад энэ стогоо юм хийж ингээ хүмүүс ирэнгүүт нь заа сууж байгаа айлээ гэд тэгээ Библийг ярих тийм тактик биш үү? Үгүй яг энэ чинь аль талдаа л байгаа. Одоо нэг талаар тэд нар тусламаар байна. Нөгөө талаар тэд нар яагаад бидний ингэ туслаад байгаа энэ хүчрхэг байдал биднэрт ирсэн бэ? Тэрийг л үндэс суурийг л өгж байгаа байхгүй юу? Энэ бол Библийн үндэстэй юм аа. Тэр яагаад Христ итгэлийн үндэстэй юм аа гэдгийг л тайлбарлаж өгж байгаа. Дээрэс нь тухайн одоо итгэл үнэмшлийг тэдгээр хүмүүс хүлээж авах эсэх нь бол тэр хүмүүсийн л асуудал. Энийг хүчээр хоолоор очин шахчихад байгаа юм биш. Тийм ээ. Энд чинь үзэл суртал. Хүний итгэл үнэмшлийг хүн зүгээр нэг хүчээр өгнө гэж байхгүй шүү дээ угаасаа. Тийм ээ. Тэгэхээр нэг талаар тийм хүсэл байгаа. Бид нартай адилхан Христ итгэгч болоосоо гэж. Нөгөө талаар тэгээгүй ч байсан. Бид тусласаар байгаа. Өнөөдөр биш үү би мэднэ. Одоо Христ итгэгч олон гадаадын байгууллагуудад насаараа ажиллаж байгаа. Одоо сүүлийн 30 жил гэсэн үг шүү дээ. Тэгсэн мэт Христ итгээгүй зөндөө л олон хүмүүс. Дан Христэд итгэгч хүмүүсийн өргөлөөр одоо амьдрсан хүмүүс гэсэн үг шүү дээ. Монгол хүмүүс. Тэр байгууллагад ажиллаж байгаа Христ итгэгч дан Христ итгэгч хүмүүсийн л хөрөнгө өргөлөөд байгаа шүү дээ. Тэгсэн мэт Христэд нь бол итгээгүй зөв нөгөө хаяхыг хаяад авахыг авж байгаа хүмүүс гэсэн үг чинь одоо хэлдвэрний хэлээд байгаа. Одоо нөгөө гоё юм нь бол би авчи, хийдгийг нь бол хий. Хөрөнгө оруулалттай үйл болж байна. Тийм. Гэхдээ бол яг тэр нэг үндэс санааг нь бол би авахгүй. Зүгээр хийж байгаа гоё юм надад таалагдчих байна. Ингээд явж байгаа хүмүүс зөндөл байгаа шүү дээ. Зүг. За тэгвэл танаас нэг юм асуултаа. Та одоо нэг газар очиод яхаар одоо нэг том юм хийхэр боллоо, нэг улсад ч юм уу те туслахаар боллоо. За тэр нийгэм нь бол хэцүү байгаа. Тэгэхээр тань ийм хоёр сонголт туллаа л да. Та нийгмийн сайжруулж өгөх үү эсвэл Христийн сайн мэдээг тэнд ярих уу? Та алийг сонгох уу? Христийн сайн мэдээг одоо ярих юм бол нийгэм нугасаа сайжирна гэдэг итгэл байгаа учраас эхлээд юу ч гэсэн эхлээд би бол Христийн сайн мэдээг нь тунхаглана.
Тэр утгаас Христ итгэгчид өнөөдрийн нөхцөл байдал аяг олон хөлгөм явж байгаа. Заавал гадаадын тэр одоо баян хансаг байдлаар нийгмээ сайжруулах албатай биш. Өөрт байгаа талант гэж юм биш түүнд. Зураг зурж чадчихээн. Зүгээр гараа хөлгөөд хөлөмрлөөд эргэн тойрноо цэвэрлээд сайхан болгомоор. Би бол заримдаа боддیں۔ Гэр хорооллууд дандаа л шороол байх юм. Гой мод төрчмөр юм. Ягаад тэр одоо зарим одоо үлгэр жишээд манай хүмүүс заримдаа юу ч юм уу явж идэг шүү дээ. Мод зод тарьсан. Мод тарьсан бүр ингээд бүр жимс ногоо ургуулсан. Ягаад гэж болохгүй байгаа. Ягаад манайх чулуурхан юу ч урахгүй гэл ингээл ярьдаг байсан шүү дээ нэг хэсэг. Манайх хөрс бол амар юу ч урахгүй. Ургаж ил вэ шүү дээ. Одоо хүмүүс зөндөл ургуулж байна. Эний чинь Христ итгэгч хүмүүс чи одоо эколог тийм ээ одоо байгаль дэлхийг бурхан чамд өгсөн. Энийг сайнаар ашиглахын тулд өгсөн. Чи гараа хөдөлгөж сайн сайхан амьдралд хүрнэ гэсэн энэ үзэл судлаа Христ итгэл тунхаглах юм бол тэр хүмүүс босоод хөлмөрлөх байхгүй. Би хамаагүй би дэртээ дэргүү те энийг хийсэн ч адилхан хийгээгүй ч адилхан хүн төрн үхэн тэгээд дуусаа миний юу хамаагүй гэдэг ийм ойлголт үзэл судлал байх юм бол хүн босож юм хийхгүй байхгүй юу. Хин ч адилхан шүү дээ. Тэгэхээр одоо жишээлбэл ийм судалгаа байдаг шүү дээ. Христ итгэгч хүмүүсийн дундх жишээлбэл одоо сэтгэл готлор бол хамаагүй өндөр хэмжээгээр баг байх магадлал өндөртэй. Сэтгэл готл за нөгөө амиа орлол хамаагүй баг. Тийм ээ байх одоо юутай. Статистик ярьж байна. Статистик ярьж штэ тийм судалгаа байгаа. Энэ Европын орнуудаар хийсэн. Европ орн болохоор бүгд Христ итгэгчид бол биш штэ. Тэнд үнэхээр жинхэнэ Христ итгэгчид байгаа. Зүгээр Христ итгэгч тийм соёл нийгэмд төрөө зүгээр дэнчээ байгаа хүмүүс гэж байгаа штэ итгэдэггүй. Тийм. Тэгэхээр тэр судалгаанд ингээ харах юм бол хамаагүй илүү амьдралд уран зоригтой. Хамаагүй илүү итгэл найдвартай. Хамаагүй илүү баяр хөөртэй. Хамаагүй илүү салалт багтай. Гэр бүлийн хувьд. Гэр бүлийн амьдрал хамаагүй баяр жаргалтай. Ийм байдаг юм судалгаа байна. Христ одоо итгэж гэнэ үгүй юу гэдэг ингээ харах юм бол тийм судалгааны хүртэл байж байгаа. Тэгэхээр яг хуу Монгол нэг талаараа олон Христэд итгэгчтэй болсноор энэ талаасаа бас нийгмийн нэг чухал хэсэг гэр бүл шүү дээ тийм ээ. Энэ талаасаа бас ашиглаж л байгаа гэсэн үг шүү дээ. Монголын нийгэм маань энэ Христ итгэлийг олон залуучууд салаал ингээд байхгүй байна гэдэг чинь бас чухал үстэй тийм ээ. Тийм шүү дээ. Тийм. Тэгвэл гэр бүлээс дараа нь нийгмийн сайн сайхан эхлэв шүү дээ тийм. Тэгэл нөгөө гэр бүл салсан хүүхд өсөд торнохтой ямар ялангуяа одоо өнөөгийн нөхцөл байдал тэр интернетийн энэ замраагүй байдал те тэр өссөн хүн хэн болж өсөх үү жоохон айц хөрмөр байгаа шүү дээ өнөөдрийн одоо дэлхий бол тийм шүү дээ. Тийм шүү. Тэгэхээр таны хувьд бол Христ итгэлийг төрүүлж ярих юм байна. Одоо ямар ч газар утсан. Тэг яг гэвэл тэр нь өөрөө тэр хүнийг яг босгох сайн сайхан нийгэм бий болгох үнц нь болж байгаа учраас. Тэгэхээр ер нь гадна дотны ямар ч байгууллага бай. Хэрвээ үнэхээр яг Христ итгэлийн талаар ингээд яриад явж байгаа хүмүүс байх юм бол тэрэн дээр дандаа Христ итгэлийг төрүүлж ярьдаг гэсэн үг байна шүү дээ тий. Тэгэхээр яг удаа одоо жишээлбэл манай одоо төр засгийн одоо тухайн ноёд төшмөд тэр газрыг хариуцсан хүмүүсээс их болдог л доо. Зарим нь бол Есүс ярихгүй шүү. Ганцхан ингээд шөх юм аа л үг. Тийм ээ. Гой одоо сургалт морголт одоо тэр нөгөө янз бүрийн одоо тэр сургалтууд хүртэл үндэс тэр нөгөө тэр сургалтын ярьж байгаа юмных нь гол санаа нь хүртэл Христч үзэл санаа байж байгаа шүү дээ. Хүмүүсэнтэй тийм учраас тэрийг чинь гэсэн хувь бол хөгжин энэ дэлхий одоо ертөнц бол тийм ээ одоо цаашид өрөөгдөн хүмүүс хоорондоо сайн сайхан амьдрах боломжтой гэдгийг зааж байгаа юмнууд хувь хүний хөгжил энэ төр гэдэг тийм. Тэнгүүтээ тэрийг л яар. Тэрнээс үнцээ бит яваар гэж байгаа юм шиг тийм ээ нөгөө Есүс ярихгүй шүү гэлээ. Тэр утгаа Есүсийнхаас ирж хийж байгаа гэж хэлж болохгүй шүү. Үг гэж хүртэл одоо хүлээж авдаг хүмүүс бол байгаа шүү дээ. Хэрвээ чи Есүсийн гэж хэлэхгүй байх юм бол өстө угнаад ханд ажилчмаар байна. Гэж болохгүй нэ. Тэг яг нөгөө хүмүүс авахыг авчмаар байна л гэдэг шүү дээ. Нөгөө хүмүүс нь яг удаа нэг талаар бас өөр хүмүүсээс айгаад байна шүү дээ. Дээр байгаа хүмүүсээс ч гэдэг юм уу тэг ямар нэг юмнаас айгаал байна л да. Ер нь яг удаа тиймэрхүү. Тэгэхээр яг зарим сэргэлэн гэх юм уу да те бас гүйлгээ ухаантай бас хүмүүс бол хамтарч ажиллаж байгаа байхгүй юу? Авах юмын сайхан аваад тэг аль алигаа ойлгоол. Зарим нь бол хар бараантай за үгүй. Сайхан ч самаагүй. Тэр утга надад навч ашиггүй юм байна.
Тэ. Дэндүү жижигхэн төсөл байна. Гэдэг ч юм ийм байдлаар ингэж тэ одоо хүлээж авч байгаа хүмүүс ч бас байгаа. Тэгэхээр нийгэмд ашиглаж чадж гэнэ үү чадахгүй байна бас энэсээ бас болж байгаа л. За яг хоёулаа одоо тэгвэл нийгмийнхаа сэдвийг жоохон хошин тавиад хувь хүний амьдралыг ярил л да. Ер нь хувь хүний амьдралд Христ итгэлийн ашиг гэд ярих юм бол та юу гэж хэлэх вэ? Зөндөл биш үү? Одоо ингээл данаа энэ подкастер ч гэсэн. Хүртэл амьдрал нь ямар байсан. Дараа нь Христ итгэснийхаа дараа юу болсон гэдэг зөндөл гэрчил явж штэ. Одоо ингээл онлайнаар зөндөө рилүүд явж байна, тийм ээ? Ба одоо фэйсбүүкээр анх одоо амьдрал нь ямар ч байсан. За заримч бүр шорон оронд орсон, тийм ээ? Гэр бүлээсээ салсан ч гэдэг юм уу? Байжгаад Христийг олсныхаа дараа амьдрал нь өөрчлөгдөд гэгээрээ цагаараад те зүгээр нэг өөртөө биш бас гэр бүлдээ хүүхэдтэй эргэн тойрныхоо хүмүүст тийм ээ маш их одоо амьдралын баяр хөөргийг өгөөд одоо явж байгаа юм хүмүүс зөндөл орж байгаа. Тэгэхээр хувь хүний зүгээсээ бол тэр бол ингээд хүний нүдэнд ил харагдах юм одоо жишээнүүд байна. Гэтэл зүгээр л Христ итгэснээсээ болоод зүрх сэтгэлийн олон шархаа тийм ээ эсвэл амьдрах хүсэл тэмүүллээ энэ бүх зүйлээ зэгцэлсэн хүмүүс зөндөө биш үү. Тэгэхээр Христийн сургаал нөгөө Назарын Иесусийн тэр сургаалаар амьдрах энэ нийгэм хөдлөх зөв буруу юу гэдэг хэрэг асуулт авах юм бол би зөв л гэж хэлнэ. Яг гэвэл тэр бол дэлхийг өөрчилсөн үзэл суртал байхгүй юу? Дэлхийг өөрчилсөн итгэл үнэмшил. Дэлхийг оронгоор нь өөрчилсөн. Тэгэхээр тэрэн дээр бол би нүур бардам бол хэлнэ. Суур гэдэг нь та яг энэ сургаалыг хэлээд байна. Сургаалыг ярьж байна л да. Тэр нь яг юу вэ? Есүс Христийн сургаал сайн мэдээ. Сайн мэдээ. Одоо нөгөө бүтээгч бурхан дэлхийг бүтээсэн. Тэр өөрийнхөө цорын ганц хүүг илгээж одоо хүндрэлтийн гэмнүглийн өмнөөс өөрийгөө өргөссөн. Тэгээд түүнд итгэсэн хүмүүс мөхөхгүй хар мөнх амьдралтай болно гэсэн. Энэ чухал одоо зүйлд итгэх нь итгэжл байгаа бол нөгөө Есүсийн олон ярьсан сургаал нөгөө бүх зүйлс амьдралд нь хэрэгжих одоо үйл хаалгыг нэгдэж штэ тий. Тэгээд ирэх юм бол энэ дээр заавчлаараа таныг зогсоочлаа. Энэ дээр одоо жишээ нь энэ сайн мэдээ гэж яриад байгаа зүйл нь өөрөө ашигтай юу? Эсвэл энэ одоо Христ итгэлийн ашиг шимийг хүртэхийн тулд энийг нь хүртэх ёстой юу? Ёстой юу гэдэг талаар ярил л да. Ер нь л тийм штэ тийм ээ. Одоо жишээлбэл нөгөө жинхэнэ алтан тэнд явж байгаа байхгүй юу? Хүмүүс зүгээр авдрын л аваад байгаа. Алтыг нь аваад авдрыг хайна гэдэг чинь эсэргээрээ байхгүй юу? Хүмүүс зүгээр бид авдрыг аваад байгаа. Хүмүүс зүгээр авдрын л аваад байгаа. Гэтэл алтыг хаяад байгаа байхгүй. Тэр алт нь бол тэр сайн мэдээ гэж яриад байгаа зүйл чинь байна шүү дээ. Хүмүүсийн амьдралд өөрөө Есүсийн энэ одоо үнэн эрхлэр тэр хүнийг дотроос нь шинжилж байна. Дотроос нь өөрчилж байна. Дотроос нь үзэл санааг нь өөрчилж байна. Нэгэнт хүмүүс дотроос өөрчлөгдөх гадна тал нь өөрчлөгдөж эхэлнэ. Үйлдэж байгаа юм өөрчлөгдөнө, бодол нь өөрчлөгдөнө, харилцаа өөрчлөгдөнө, тийм ээ. Энэ үзэгдэж буй юмс үзэгдлийг өөрөөр харна. Өөр сэтгэлгээтэй болно. Юмыг сайнаар харж эхэлнэ. Тийм ээ. Зөвхөн авахын энэ одоо шунлаас холдно. Бас өгөх сайхан юм байна гэдгийг ойлгоно. Гэх мэтлээ. Тэгээд дээрэс нь өөрийгөө барьж дийлэхгүй байх ийм одоо аюулаас нэг талаас аврагдана. Одоо хүн болгонд бараг адилхан. Одоо ингээл нэг талаар их баян хансаг болол эхлэх юм бол надаас одоо өстой хин шийддэг. Би чадна. Хүний надаас дээгүүр амт гэж байхгүй. Би бүгдийг шийднэ гээл тэгэх юм бол нөгөө дарангуулагч болно юм өстой. Тийм ээ. Гэтэл Христ итгэл болохоор хүн бол тэхгүй. Чиний дээр бурхан байгаа шүү. Даруулгатай бай. Тийм ээ. Дээрэс нь Христ итгэлийн юу яаж байгаа зүйл нөгөө энэ хууль, цааз нөгөө нэг бие биенээ баланслах энэ зүйл чинь зүгээр л хууль чинь яаж хэрэгжих вэ? Тэр хүнийг биелүүлэхээс л хэрэгжинэ үстэй. Тэрнээс биш хууль байгаа учраас хүмүүс сайн амьдарч байгаа юм биш штэ. Хэрвээ хүн алж болохгүй гэдэг хууль байгаа. Тэгтээ хүмүүс алдаг штэ. Хулгай хийж болохгүй гэн зөндөө хүмүүс хулгай хийдэг. Хууль өөрөө тэр хүнийг өөрчлөхгүй байхгүй юу? Хууль зөвхөн тэр хүнийг шийдэх нь. Хууль зөвхөн тэр хүнийг тэр нөхцөлд нь байлгана. Тэгтэл тэр хуулийг биелүүлэх хүсэл хаанаас гарах вэ? Яг биелүүлэх хүсэл нь гэдэг чинь бас нарийн ойлголт шүү дээ. Нэг талаар хүмүүс бол би шоронд ормооргүй байна. Би амьдрал өрмөөргүй байна гэдгээр тэр хийхгүй ч болно. Тэгтээ хүсэл нь бол байгаа юу? Ямар ч хүнд байгаа. Чадчихлээ одоо нэг талаар нэг хэсэг чинь бас тэгжсэн Монгол хүн болгон хулгайч хаач явсан тэгэл ингээд зүгээр байсан гэл авчдаг тийм хүний зүгээр орхи явсан юм авчдаг тий.
Тэгээ тэрийг авахгүй байх хүсэл хаанаас бий болох юм? Би бол энэ Христ итгэл суурьтай энэ үзэл санаас бий болдог. Манайхан өөртөө ярьдаг үстэй гадаад орно явсан чинь орхисон байсан. Буцаад ирсэн байж исэн гэл тэ. Ямар сони гэлөө. Тэ. Монгол бол байхгүй болсон байдаг л байхгүй. Тэгэхээр энэ бүх зүйл өөрчил тэр нийгэм бий болсон, тэр нийгмийг суйрлуулсан анхны тэр зүйлс тийм ээ. Бүгдээр л дандаа тодорхой хэмжээний үзэл суртал. Яг тэр итгэлээс нь гарсан. Итгэл үнэмшил юунаас бий болж байгаа зүйлс шүү дээ тийм ээ. За мэдээж иргаараа маш их баян болсон улс. Заавал тэр итгэл үнэмшлэхгүй байгаа. Зүгээр газар хөвтөж байгаа юм тоохгүй өнгөрж иж болох юм. Тийм биз дээ тий. Гэтэл тоохор юм байвал авахгүй байх нь тэр хүнийг цаанаасаа ямар нэгэн зүйл хөдлөх ёстой үстэй тийм ээ. Өөрт нь ашигтай боловч авахгүй байх юм бол. Тэрний тухай ярьж байна. Тэр хууль тэр одоо хүнийг хэтэрхий дарангуйлагч болохгүй байх. Эсвэл хин нэгэн хүнийг хэтэрхий дарлахгүй байх. Энэ балансыг тийм ээ. Энэ нийгмийг, энэ хүний энэ нийгмийн энэ системийн хамгийн сайн одоо системийг л Христ итгэл бий болгосон байгаа шүү дээ. Өөр хаанаас бий болсон юм? Надад хэлж өгөх хүн байвал сайн л байна. Би бол одоогоор болохгүй байгаа. Хаан тийм систем байсан. Тэгэхээр энийг л би одоо эндээс тийм ээ нэг талаар Монгол улс одоо өрөөгдөж байгаа, авсан байгаа, ашиглаж байгаа. Тэгэхээр тэр нь бол зөвхөн савна. Зөвхөн бий болгоцсон бүтээгдэхүүн нь. Болохоос яг тэр бүтээгдэхүүнийг бий болгосон үндэс нь бол биш. Та тэгвэл алтын яг юу гэж хэлэх вэ? Юу гэж тайлбарлах вэ? Би бол энэ Есүсийн сургаал гэж хэлнэ. Есүсийн сургаал. Библийн тийм ээ Христ итгэл нь өөрөө. Ямаа гэж хэлнэ. Тэр нь одоо хүнд яагаад ашигтай? Түрүүн би хэллээ шүү дээ. Дэлхийг өөрчилсөн итгэл үнэмшил. Харин тэ дэлхийг өөрчилсөн авдар гэдэг шүү дээ. Бусдасаа мундаг учраас тэр хүмүүс би тийгээгүй шүү дээ. Есүс Христийн тэр алт шиг сургаал нь өөрөө хүмүүсийг дотоодоос нь өөрчлөөд тэр хамт олноороо бүгдээр нийлээд сайн сайхныг бүтээхээр хөөцөлдсөн байхгүй. Шинжлэх ухаануудыг яагаад хүмүүс бий болгосон? Зүгээр ингээл байдгийн ингээл өөр бид нар ингээл те нэг очин юмаач гэдэг юм нэг тоосны юмаа нэг тоосон цэрн юмаа ингээл байж гин гэдэг ойлголт байгаагүй. Энийг гайхамшигтай нэгэн одоо бүтээгч ойлгохдоор рационал сэтгэлгээтэй бид нар рационал энэ зүйлийг би олж мэдэх, нээж илрүүлэх боломжтой. Энэ гайхамшигтай дэлхийг яаж бурхан бүтээсэн бэ гэдгийг би мэдэх боломжтой гэж итгэсэн итгэлийнхаа үндсэн дээрээс тэрийг судалж, гүнзгийрүүлж, орж одоо бий болгосон байгаа шүү дээ. Жишээлбэл урд нь зөвхөн философи байсан зүйл. Тийм би яг таныг нөгөө өмнөх ярьсан юм руу буцаад чиглүүлээд тах шиг байна. Тэгэхээр ер нь бол би яг юу гэж асуух гэдэг юм бэ гэх юм бол Христ итгэлийн тэр алт гэж яриад байгаа тийм. Яг энэ үндсэн зүйл гэж таны яриад байгаа, сайн мэдээ гэж яриад байгаа тэр зүйл. Таны одоо яагаад бусдад энийг хуваалцдаг вэ гэдэг яг тэр шалтгаан. Энэ мэдээж одоо миний дотор угаасаа тийм сайн зүйл бүрэлдэн бий болсон, суурь бий болсон гэдгийг та хэлээ тийм. Гол нь тэр зүйл нь өөрөө яг юу юм бэ? Одоо та тэр талаар нь яриач. Тэгэхээр л одоо буцаад шууд нөгөө Библийн сургаалаар л орно шүү дээ. Тий харин та тэгвэл тэрийг Библийн сургаал руу л орно. Тий яг тэгэхээр та нэг юм байгаа л гэдэг тэр шиг юм Есүс Христ. Есүс Христ юу гэрсэн бэ гэхээр хүндрэлтэн бид нар бол Бурханаар агуу хайрлагдсан ийм одоо амтан гэх юм да тийм ээ юм аа. Тий. Энэ Бурхан биднэртэй ховжилсан харилцаатай бол баймаар. Зөвхөн надаар дамжин. Надаар гэдэг нь Есүсээр. За танаар надаар биш. Есүсээр. Есүс хэлж байгаа Есүс бол ингэж одоо хүмүүст одоо сургаал зааж штэ тийм ээ. Тэгэхээр тэр агуу Бурхан бол таныг зөвхөн энэ дэлхий дээр биш бас мөнхөд өөртөө хамт гайхамшигтай ийм амьдрал хүргэх юм зорилготой. Та нарт маш их хайртай. Харин та нар тэр Бурханаа хайсан. Хайсан ч яах вэ? Тэр Бурханаа хүлээж аваагүй байна. Тэр Бурханаа та нар хэрэг хүлээж авах юм бол энэ ертөнц та нарын харж байгаагаас илүү цаад агуу утга учиртай гэдгийг харах болно. Тэгээд тэрийг хүлээж авах юм бол Есүсийг хүлээж авах юм бол Есүсийн одоо миний Есүс хэлж штэ миний энэ сургаалыг та нар хүлээж авах юм бол та нар Бурханаар нэг талаар цагаатгагдана. Яагаад цагаатгагдах ёстой болсон гэхээр хүмүүс гим нүгэлтэй хүмүүс Бурханыг эсэргүүцснээр өөрөө гим нүгэлт болсон. Тэгэд тэр Бурханаа буцаагаад хүлээж авах юм бол Бурхан уучлан та нарыг хүлээж аваад тэгэд харин энэ амьдрал дээр бас мөнхөд та нарыг тийм ээ хайрлахаар та нарыг бүтээсэн юм шүү. Та нар зүгээр нэг юм
байгалийн нэг юм юмар ява шалгарлаар гэх юм уу те одоо бид нар эволюцийн юмар ярих юм бол өслийн юмар ярих юм бол явж хагаад азтайгаар би болцсон юм биш. Энэ бол бурхан та нарыг бүтээсэн. Хүн төрлөختний бүтээсэн. Анхны прогенитор гэж ярьдаг шүү. Анхны хүмүүсийг бүтээсэн. Тэр хүмүүсээс бий болсон хүн болгоныг бурхан танина. Мэдж байгаа. Чамайг мэдж байгаа. Нэрээр чинь мэднэ. Төргөөс ч өмнө мэдчихсэн. Тэ? Энэ одоо зүйлийг хүмүүс мэдэх юм бол би чинь зүгээр нэг амт юм биш шүү дээ. Зүгээр нэг хаялга биш байсан юм байна. Би зүгээр нэг хүн гэдэг энэ том сүргийн нэг азгүйдэл нь биш юм байна ч гэдэг юм уу те. Ингээд ойлгоод эхлэх юм бол тэр хүмүүсийн амьдрал шал өөр болж эхэлнэ. Тэгэхээр саяны одоо ярьсан энэ зүйлээс л тэр бүхэн энэ зүйл чинь л өөрөө хүмүүс салж алтан нуугаад байгаа байхгүй. Тэгээд Есүс зөндөө олон сургаалыг хэлсэн. Тийм ээ. За мэдээж хэрэг одоо ёс зүйн сургаалууд бол баг сайгүй л байгаа. Тэгэхдээ энэ ёс зүйн сургаалуудын үндэс нь яагаад вэ гэдгийг Христ итгэл хамгийн сайнаар тайлбарладаг. Яг гэвэл бурхан хүнийг бүтээсэн учраас гэж. Ойлгож байна тий? Би биэнд хайртай байх хэрэгтэй ч гэдэг юм уу бид нар тэгж байгаа шүү дээ. Яг хүнтэй хайртай байдаг юм аа гэж дуулдаг үстэй бид нар тий. Бол нь яагаад асуух юм бэ? Гэд асуухлаар ихэнх нь дандаа яагаад гэхээсээ илүү яаж энийг бид нар олж авсан юм бэ гэдэг тухай ярьдаг болохоос хайртай байх юм бол би ч бас өөрөө хайрлагдан тийм учраас энэ сайн нийгэм сайн гоё болно. Одоо энэ бол нийгмийн одоо цогцлоо бүрдэлд учраас бид нар энийг ингээд зөв гэж үзэж байгаа ч гэдэг юм ийм болно шүү дээ. Тэгтэл Христ итгэл яагаад гэвэл бурхан танд хайртай учраас. Яагаад гэдэг асуултанд нь Христ итгэл аягүй сайн хариулдаг. Өөр бүсэд үзэл суртал дандаа яаж энэ дүгнэлтэнд хүрсэн бэ гэдэг тухай л ярина. Бас туршлага дээрээс ярих нь шүү дээ. Яг гэвэл ингээд их юм бол нийгэм гоё бол юм бол тийм ингээд тий. Христ итгэл болохоор. Хэрвээ одоо энийг авахгүй бол юу болох вэ жишээ нь? Яг тэр алтыг авахгүй зүгээр авдрыг авсаар байвал яах вэ? Үгүй яг авахгүйгээр тэгэл явж л байна шүү дээ одоо. Тий явж л байна. Манай ер нь яг аваад явж байгаа хүмүүс нь байна мэдээж Монголд тийм ээ олон Христ итгэж хүмүүс байна. Зүгээр авахгүйгээр нөгөө сайхан авдрыг нь ашиглаад тийм ээ. Хувь хүний хувьд авахгүй бол яах вэ? Үгүй яг энэ бол хүний сонголт шүү дээ өөрөө. Өөрөө тийм шүү дээ хүний сонголт. Энийг ингээ хүмүүст танаа заавал ингэх ёстой гэж. Гэхдээ энийг ойлгуулах энэ хүсэл тэмүүлэл бол Христ итгэгчдэд байгаа. Тийм учраас дандаа л бид нар тийм яваал Есүсийн тухай яриад хүмүүс та нар Есүст итгээрэй. Тэр бол танд хайртай шүү. Библийг уншаад үзээрэй. Та нар энд нэг очиод ирээч, манай цуглаанд ирээч гэх ингээд байнга л ярьдаг шүү дээ. Яг л тэрийг ойлгуулах тэр үндсийг нь мэдүүлмээр байна шүү дээ. Тийм ээ. Тэгээ энийг авахгүй бол тамд очин энтер гэд айлгаад байт юм шүү. Нэг зүйлийг бид нар ойлгох хэрэгтэй. Өвчтэй хүн биш дээ. Эмчтэр очихгүй учраас өгч байгаа юм биш. Яа. Эмчлүүлэхгүй учраас өгч байгаа юм биш. Тэр өвчтэй учраас өгч байгаа үстэй. Тий, ер нь бол тийм шүү дээ. Тийм биз дээ. Зүгээр эмч бол тэр өвчнийг нь эдгэх бол боломж байгаа. Тэ хэрвээ бололцоотой болж шүү дээ. Тэрнээс эмч халаад байгаа биш л гэх. Тэрнээс эмч таныг чи над дээр ирэхгүй чи үхэн шүү гэдэг юм биш. Тэрнтэй адилхан Христ итгэл ерөөсөө тэгж ярьдаггүй. Чи Христ итгэл дээр ирэх юм бол үхэн шүү гэдэг юм биш. Тэр угаасаа хүн төрлөختн гэм нүгэлдээ үхсэн гэж Библиэлд байдаг. Айл хэдүүнээ тэр зам руугаа явж байгаа. Зүгээр харин тэндээсээ наашаа ирээч л гэж ярьж байгаа болохоос Христ итгэл хүмүүсийг там руу явуулаад байгаа юм биш. Ерөөсөө биш. Тэгж л ойлгох хэрэгтэй. Тий. Зөв. Тэгэхээр хүлээн авахгүй бол бид нар өвчнийх холмоос таны хэлж байгаагаар бол гмийнхээ улмаас тэр төрөг хүн төрлөختөн бол яг л бурхан хүн төрлөختөнд дэндүү хайртай учраас таны өөрийн чинь хүслийн эсрэг тийм ээ шууд өөртөө хүчээр мөнхийн усад өөрийн чинь аваачихгүй шүү дээ. Дэндүү танд хайртай учраас таны өөрхөө одоо жишээл хин нэгэн хүнд бид одоо нэг залуу нэг охинд дурлж. Тэгэл тэр охин нөгөө залуу дургу байж. Тэгвэл би чамд хайртай учраас гэд хүчээр нөгөө хүний чинь нэг өрөөнд байлгаад хориод өөрийнхөө ихнэр болгоод тэгээд чи надтай хамт байх юм. Яг хөө тэр нөгөө баян хүн байж болно шүү дээ. Аймаг хансан хүн байж болно. Гэхдээ нөгөөх нь хайргүй дургу. Үнэхээр л хайртай юм бол тэр юмгдэг яах вэ? Өөрөө сонгох боломж нь зөнгөөр нь орхин шүү дээ. Тийм үстэй. Гэтэл бурхныг бид нар заримдаа тэгэх ёстой гэж үзэх гээд байдаг байхгүй. Үгүй шүү дээ. Үнэхээр танд хайртай учраас таныг өөрийн ч хүсэлд орхиж байгаа байхгүй. Уг нь л бурхан өөртөө жам баймар. Тэгэхдээ хүчээр бол биш. Тийм үстэй тийм. Тэгэхээр энэ болгон ер нь юг хэлээд ийн вэ гэвэл бид нар угаасаа яг Христ итгэлийг ашиглаж чадахгүй байгаа нь үний юм шүү.
яг алтын авж байгаа хүмүүс байна. Зөндөө болон Христ итгэгчдийг бол би тэгж хэлнэ. Христ итгэлийн нөгөө сайн сайхныг нийгэм маань авж ийн л да. Тэр нь бол яг хөө миний хувьд зүгээр зүүрлж хэлж байгаа шүү. Зүгээр бүтээс нөгөө авдарна л нөгөө алтыг агуулж исэн авдарна л гоё юм л байна. Магадгүй тэр алтаар бий болсон ч гэдэг юм уу тэр бүтцүүд нь байна тийм ээ нийгмийн бүтцүүд. Хүний нийгмийн бүтц тийм ээ. Хүний эрхийн асуудал, хууль, дүрм журм энэ бүх. Гэхдээ алтын авах юм бол илүү л гоё. Илүү л ойлгомжтой. Илүү сүртэй, илүү л үнэн, илүү шударга гэх юм уу илүү жинхэнэ явна тийм ээ. Гэж л би бол хэлмээр байна. Тийм. Ер нь итгэл байхгүй бол одоо Христ итгэлийг яг утгаар нь ашиглана гэдэг ер нь боломжтой юу танихаар? Тийм зүгээр сайн сайхныг аваад иж болно шүү дээ. Одоо жишээлбэл хин нэгэн хүн айлын одоо нэг жоохон хэцүү байсан хүү маань Христ итгэж болчих юм бол гэр бүлийнхэн хүмүүс тэр ашигыг нь авч л байгаа шүү дээ. Нэг хүн толгоо өвдөхгүй болгочлоо тийм ээ янз бүрийн санаа зовхгүй болчлоо одоо амар болчлоо. Гэтэ нөгөө хүн өөрөө тэр хүний сайн сайхан болсон тэр алтыг нь авахгүй мөртлөө тэр сайн сайхныг хүртэж байгаа. Тэр замаараа тэр хүн бол яг хуу боломж яг Христ итгэлд бол ерөөлийг нь авчлаа. Зарим тодорхой хэмжээгээр тийм ээ. Гэхдээ өөр итгэж бүрэл их ерөөлтгөл гэж би хэлнэ шүү дээ. Тийм шүү дээ. Одоо нийгмийн харилцаан дундаас бол ингээд нэг ашиг нь ирчээд юм те. Хувь хүн жишээ нь Христ итгэлээс итгэл байхгүйгээр за итгэж мэдгээд яах вэ? Зүгээр нь цуглаанд нь яваад юмнаас нь сураад авъя те. Магадгүй тэр ёс зүйн мос зүй ярьдаг бол эсвэл одоо юу гэдэг тэр нөгөө арх мархнаас гаргадаг бол гэдэг ч юм уу. Тэрийг ингээд авчиг гэж яах вэ? Яг уу болсон л доо зүгээр үр дүн хэр сайн байдгийг мэдэхгүй л байна. Тийм ээ одоо үр дүн нэргэлзээтэй гэж. Тийм өөрөө зүгээр л нэг одоо гаднах хэлбэрийн дагаад тийм ээ жинхэнэ утгыг нь авахгүй байна гэдэг боломжтой юу сайн мэдэхгүй л байна л да. Та юу гэж дүгнэх үү болно? Би бол яг хэрвээ тийм хүн одоо би архинаас гармаар ирэх юм бол ер нь Христ итгэж хүмүүс хамгийн эхлээд л юм ярьж бол таавал бурхны хувьд үнцэнтэй гэдэг тухай юм. Энэ бол өөрөө библийн сургаал واخхой юу. Тэгэхээр тэрийг л эхлээд ярьж байгаа болохоор тэрийг хүлээж авахгүйгээр тэр хүн өөрөө архинаас гарна ч гэдэг юм уу тийм энэ донтолтоос холдно гэдэг энэ асуудлаа үндсэн суураас нь тийм өөрчлөхөд бол хэцүү. Зүгээр л нэг хэсэг архинаас хол байж болох юм. Зүгээр нэг ирснээрээ. Тийм. Яг хуу дуурайгаад архинаас гараад дуурайгаад тамхинаас гараад дуурайгаад сайн сайхныг бүрдүүлэхэд явж иж болох юм. Тийм ээ. Нэг хүмүүсийг харж хараад яг тэрийг дагаад ингээд. Зүгээр яг үндсэн суурь нь байхгүй болохыг хэр зэрэг удаан эсвэл хэр зэрэг жинхэнэ явах вэ гэдгийг бол мэдэхгүй байна. Тэр бол яг жинхэнэ явж чадахгүй болов гэж би бодож байна. Сэтгэлээсээ. Тэр хувь хүний хувьд бол итгэл байхгүйгээр Христ итгэлийг сайн сайхныг ашиглаж сайн дагна гэдэг. Одоо Европын ус бүгд л тийм шүү дээ. Хүмүүс дандаа л бүгд энэ Европ бол Есүсийн Христийнхэн гал ярьдаг. Үндсэндээ өөрөө ямар ч итгэлгүйгээр зүгээр л яг христчин юм шиг амьдардаг хүмүүс зөндөө байгаа шүү. Яг бол нийгэм тийм болохоор. Тийм шүү. Одоо бизнесмэнүүд бол жишээлбэл нилээ энэ жил сайхан ашиг олчлаа. Би нэг өнчний нэг сургуульд нэг 100 цаас өгч юмсан гэдэг хүсэл тэр хүмүүс байдаг байхгүй. Ягаад тэгэхээр гоо яг манай ард түмний ч гэдэг юм да өвгдээцээ уламжлал. Бидний манай өвөө тийм байсан. Манай өвөгийн өвөө тийм байсан. Тэгэхээр ингээд нэг сайхан тусалчих юмсан эсвэл нэг Африкийн ч юм уу Азийн ямар нэгэн оронд очиод нэг прожектод мөнгө хөрөнгө оруулах юмсан гэсэн. Ийм хүсэл тэр хүмүүс. Тэгвэл тэр хүмүүс христчд биш. Зүгээр л ерөөсөө христчдийн энэ соёлд ингээд амьдарч байгаа. Тэрийг сурцсан, яг тэгж ажиллаж байгаа. Яг христчин юм шиг харагдаж байгаа хүмүүс зөндөө байна. Гэхдээ яг нарийн юм ингээ яхахлаар яг үнд суурнул зүгээр л уламжлалт би нөгөө манай аав тэгжсэн, ээж тэгжсэн болохоор гэдэг хүмүүс зөндөө л байна. Хэрвээ тэр хүмүүсээс одоо яг тэр нөгөө соёлыг авч хаяад нийгмийн шал өөр соёлтой болох юм бол тэд нар шууд дагаал явна гэсэн үг. Дагаал өөрчлөгдөн гэсэн үг. Тийм миний бодлоор тэд нар хэрвээ өөр одоо нэгэнт тэр итгэл нь байхгүй болохоор нийгмийн хүмүүс чинь дагдаг шүү дээ тийм ээ. Тэгэхээр нийгэм нь тийм биш байвал дагаал тийм биш л байна л гэсэн үг. Харин суурь нь байгаад Христ итгэл нь байх юм бол энэ буруу гэдээ гоцоогод үлдчих нь шүү дээ. Тийм ямар ч нийгэм дээр байсан. Зөв. Энэ ч л ерөөсөөр баг гаргалгаа юм шүү те. Яг тэр суурьтай хүн бол ямар ч нийгэм дунд яг л тэр нөгөө зөвийнхаа талд гоцоогод үлдчих нь шүү дээ те. За тэгэхээр таны хувийн амьдралын талаар бас асууя л да тавс гоё нээлттэй хэлж өгөөрэй. Тэгэхээр таны амьдрал ер нь бас Христ итгэлээс хэр ашигтай байв те. Та өөрөө ер нь Христ итгэлээс хэр ашигтай гэж дүгнэх үү? Энэ ашигыг та одоо юу гэж үнэлж байна? Та яг тэрийг л хэлээрэй. Жишээ нь одоо би танаас бол зөвхөн санхүүгийн ашиг юм уу тийм асуугаагүй. Та яг Христэд итгээд танд ямар ашигтай санагдаж байна? Гэхдээ яг би бол маш гоё амар амгалан амьдралтай хүн гэж бодож байгаа өөрийгөө.
Одоо энэ нийгмийн энэ их одоо ярзайсан их одоо хэрүүл уралтай те. Энэ нөхцөл байдалд би хичнээн зарим зүйл ингээд сонсоход амар хэцүү те манай нийгмийн залбирал, бурхантай харилцах. Тайвшрал авах тийм сувг надад байгаа учраас юу юуг шууд галзуу гимлэгд очичхааргүйгээр амьдарч байна нэг талаар. Тийм ээ. Нэг талаар бас хүүхдүүдээ бас тодорхой хэмжээгээр Христийн сургаалын дагуу жоохон хүмүүжүүлсэн гэх юм. Тэгж өсгсөн болохоор тэр хүүхдүүдийн талаас санаа зовж байгаа маань арай бага байна. Нэг л айлын нөгөө заримдаа тэгдэж нэг айлын хүүхдүүд шиг гээл те. Энэ талаасаа бол үнэхээр тийм одоо ингээл юуг ингээл ариг тарсанд ороод гэмт хэрэг хийх гээл өчиг зүггүй ингээл юм байгаа хүүхдүүд байхлаа алга байна. Нөгөө талаар хэрэгт итгэл одоо та болсон. Би ч болох нэг багасаа нэг талаар уран зохиолч болно. Эсвэл хөгжмийн зохиолч болъё л гэж бодож ирсэн ерөөс. Нэг талаар яг бүтээл сэтгэлгээтэй л байсан юм шиг байгаа юм л да. Тэрийг өөрчлөөд за би ерөөсөө илүү теологийн талаар сурмаар байна. Философийн юм жоохон уншмаар байна. Энэ хүний энэ ертөнцийн талаар илүү их мэдмээр байна. Тэр талаас бол би айгүй одоо их Христ итгэж болсноос болоод урд надад ямар сонирхол байдаг вэ тийм. Тэгээ Христ итгэж болсноос болоод энэ бүх зүйлийг тийм ээ сурж мэдэх ийм бол сайхан ашигтай байла. Гэх юм уу тийм ээ. Тэгээд тэгж сурж мэдхийн төлөө бас нэг хоёр ч хэлж юм уу сурах хэрэгтэй болсон болдог ч юм уу тийм. Тэгэл тиймэрхүү байдлаар ингээл одоо явж их баяр хөөртэй байна. Ямар ч зүйлсэн. Одоо тэр талаас суусан. Дээрэс нь хэрвээ би Христ итгэх байсан бол бас л нэг л одоо ус төрөөр хөөссөн ч гэдэг юм уу те бас л нэг л нэлээд л их одоо шаналантай бас нэг амьдралтай хүмүүс байна шүү дээ. Одоо ингээл фэйсбүүкээр байнга л одоо хүмүүстээ уралцаад байгаа хүмүүстэй адилхан амьдрах байсан болоо. Миний таньдаг бас хүмүүс унтж чадахгүй болчлоо. Тэгээд энэс болоод гэл ингээл явж байгаа хүмүүс хүртэл байна. Тэрний хажууд ингээ харахлаа би ямар ч тийм надад юу алга асуудал алга те. Сайхан гоё амьдарч ийн жихэн амьдарч байгаагаа мэдэрч ийн. Хичнээн завгүй чөлөөгүй би чинь хичээл бас зааж байгаа ш Библийн одоо Библийн хичээл заадаг пастрын пастрын ажлыг хийн. Бас давхар та сурдаг байх те. Үгүй яг сурахч одоо албан ёсоор бол байхгүй байгаа. Та одоо хідэн докторийн зэрэгтэй болчихоо. Үгүй тийм бол юм байхгүй. Нэг л байгаа шүү дээ. За. Тэг яг Мойсийн докторыг би хийж явж байгаа тэгээд дуусгаагүй. Гэсэн ерөнхийдөө бол хоёр ч тийсэс сэдв. Хоёр докторант. Хоёр ч тийсэс одоо сэдв яг хэмжээний юм уг нь бол бичиж зөндөө яасан. Тэг яг миний сэдв өөрчлөгдөж ингэж явсаар байгаа. Шашин судлалын танхим байсан. Одоо болохоор философи шашин судлалын танхим болсон Мойсийн те. Тэр дуусгаагүй үлдээсэн хоёр доктор тэгээд дуусгасан нэг доктор байгаа гэсэн. Тэгсэн гэсэн үг л дээ ер нь л те. Тийм тэгээд яг энэ бүх завгүй амьдрал донд энэ бүх завгүй амьдрал донд бас л тийм ээ сайхан л одоо юу байна баяр хөөртэй байна. Хүүхдүүд маань бас нэг талаар бас Христ итгэлийн энэ одоо гайхалтай ерөөлтэй энэ одоо баялгаас гэх юм уу жоохон байхаас эхлээд уусан тийм ээ үдсэн болохоор хил өстэй өссөн. Дээрээс нь тийм ээ бас сургууль соёлд ингээд явхад ямар ч асуудал алга одоо биднээс ингээд айгүй их олон сая төгрөг шаарддаг эсвэл улсын нөгөө юмыг авах гал хөөцөлдөө бол тийм ээ эсвэл ямар нэгэн байр суурин дээр очиж тэрийг хүүхдүүдтэй боломжтой болгохоор амьдрах шаардлагагүй байлаа. Тэгэл сайхан л байна. Ер нь л Христ итгэж болсноос болоод би юуг ойлгосон гэхээр хүн ер нь амьдрахад нэг их юм хэрэггүй. Хүн зөвхөн хоёр баяр хөөртэй амьдрахад нэг их юм хэрэггүй шүү дээ. Одоо яг юу хэрэгтэй? Нийгэмдэр бол хүмүүс тийм ээ одоо чиста нэрэ тийм ээ том машин, том байр одоо зуслан одоо юу гэдэг юм бүх юмыг ингээл ингэж чичиг хүн болно ч гэдэг юм. Ийм ойлголтыг залуучууд өгөөд одоо ингээд өөрхий улайран дайрж шүү дээ тийм ээ залуучууд өстэй ямар ч үнээр хамаагүй яаж тэнэгдсэн хамаагүй нийгэмдэр тийм ээ одоо сошиал медиагаар ч юм нэг инфлюенсер гэдэг тийм ээ замаарч байсан хамаагүй ингэж явж байгаа л би өстэй нэг юмд хүрэнч гэдэг юм. Тэгээд яг хөө тэр хүмүүндээ хүрсэн хүмүүс зөндөл байна. Бид улаанцаа бидний амьдрал харагдаж л байгаа үстэй. Багаас авгаа хаашаа олгуулсан. Нөгөө магна гэж яриад идэг нөгөө тэмцэгчд хаан байна. Бүгдээрээ л тодорхой юм төрөөл тэгэл за одоо чимээгүй хийгээл те. За хүмүүсийн талаар Христ итгэж хүмүүс тийм байсан бол.
тэм төрсөн бол миний бодлоор одоо ч гэсэн тэмцээр л байгаа. Яг жинхэнэ хэрвээ үндсөөр шалтгаан нь гудамжинд гараа явж явах байсан бол Христ итгэлийн өнцгөөсөө байсан. өнцгөөсөө хэрвээ тэр нь бий болж ихэлсэн гарч исэн бол энэ байхгүй болох шалтгаан зөвхөн улс төрийн зорилготой зөвхөн одоо нөгөө хүн төрөлхтний л нөгөө дөрөвний миний хэлдэг те нөгөө том байшин нөгөө юмтай болчихвол тэгэл болоод би одоо хүүхдүүдэд гадаад дотоод сургуульд явуулаад тэмээ сайхан болгочихвол гэдэг энэ зүйлийн төлөө л хүмүүс биеийнхээ уралцаал тэмцэлдэл чиний биш би биш гэж яваад байгаа болов. Гэтэ Яг нь нийгмээ сайжруулах гэж зүтгэж эхлээд тодорхой зүйл хүрээд тэгээд за одоо би болсон та гэж бас бодох тийм хүмүүс ч хүртэл зөндөл байсан баг тийм ээ. тэгэхээр хүний амьдралыг сайхан болгоход нэг юм хэрэггүй Нэг юм хэрэггүй. Бие биендээ тийм ээ хоолоо хуваалцъя. Тийм ээ амьдралаа хуваалцъя. Сайн сайхнаа хуваалцъя. Энэ зүгээр бий болчдөг юм биш. Энэ хүн ярихад амархан. Баасаха хуваана. Тэгтээ тэр хүнээс зүгээр гарчдаг юм биш шүү дээ. Хүнээс зүгээр гарчдаг юм биш. Тэгэхээр тэрийг бол би бол Христ итгэл, Бурханд итгэх итгэл, Бурхантай харилцаа өөрөө үргэлжлүүлэн тижээж бий болгож чадаад байгаа л гэж би бол үзэж байгаа. Тэгээ тэр нь бас юм сэтгэл амар, сэтгэл хангалуун, тийм байгаан юм байх, хангалуун байх, юмд талархаж сурах, тийм ээ. Гэх мэт энэ зүйл чинь Христ итгэл бол надад илүү тэрийг өгсөн гэж би бодож байгаа. Мэдээж хэрэг Монгол хүний ууж ухаан, тэнэн сэтгэл, тийм одоо гинэн цайлган сэтгэл инээ тэрэ бол мэдээж нөлөөлж л байгаа л баг л та. Гэхдээ хүн л болсон. Тэр харааристан байна уу, шарааристан байна уу, цагааристан байна уу, тэ борааристан байна хамаагүй. Хүн л болохоор гимнүгэлтэй. Хүн л болохоор хуваа хичээн. Хүн л болохоор өөрийнхөө л зөвхөн гин. Хүн л болохоор бий л гэсэн үзэлтэй байна. Тэгэхээр тэрнээс цаагуурхыг харж, тэрнээс цаагуурх байдлаар амьдарч хүмүүсийн төлөө байх энэ зүйлсийг бол тийм ээ Христ итгэл надад өгж байгаа баг. Зарим бол натуралны гоё ингээл хүмүүсийн төлөө хүмүүс байгаа. Би бол тэр хүн биш шүү дээ анханасаа бол. Би зүгээр л өөртөө дотгошоо. Тэгэхээр өөрийгөө болгоод ийм л хүн. Гэтэл ингээл пастрын ажил гэдэг чинь тийм шүү дээ. Нэг хүмүүсийн амьдралд юу болж байна? Яаж байгаа бол залбирж өгье, тэ гэсэн ийм одоо бас нэг талын амьдрал шүү дээ. Тийм. Тэгэхээр тийм ер нь Христ итгэлээс л авч байгаа ашиг маань юм уу да? Гэж л би бол хараад байна. тэгэхээр нэг хүн одоо тань дээр ирлээ гэж бодъё л да. Тэгээ тэр хүн за би бол Христ итгэл ёстой бүн утгаар нь ашигламаар байна те. Хаанаас эхлэх вэ гэвэл та тэр хүнд юу гэж хэлэх вэ? Итэг. Христэд итэг. Тэгэл болоо. Би бол мэдэхгүй. Тэмээ одоо бурхан хүн болгонд тэмээ өөрийн гэсэн авьяас бэлэг тэрийг энэ дэлхий дээр ашиглаж хүний нийгэмд амьдрах ийм боломжийг ур чадварыг өгсөн. Тэрийг ашигла. Тэрийг сайн хэрэгэл, хүмүүсийн төлөө хэрэгэл, зөвхөн өөрийнхөө төлөө биш. Тэгэл амьдрахад хүнд амьдрахад нэг их юм хэрэггүй шүү дээ. Гэж тийм ээ. Тэгэхээр энэ дээр яг бүхлүүд нэг том сэдв болох бахал та зүгээр танаас нэг нэмэлт нэг тодруулгаар дуусгах чи дараа нь энэ талаар хоёлаас яг илүү дэлгэрэнгүй ярих цаг гарах бах. Хүн сэтгэл хангалуун байна гэдээ одоо тарчхан амьдралтай нэг хүн байлаа. Би одоо амьдралдаа сэтгэл хангалуун байна гэд тэрэн дээрээ тогтчул юм чи бас сонирм шүү. Ер нь л шүү дээ хүмүүсийн сэтгэл хангалуун биш байдал бол өөрийгөө бусдад харьцуулах асуудал байгаа шүү дээ. Тэр ийм гоё юмтай юм байна. Би тиймгүй. Юмшис би тэгхийн төлөө ямаар байна. Тэр яахаар юм гэдгийг хатаархал. Тэгээ сэтгэлийн шаналлт хүрнэ өөрөө унтаж чадахгүй. Тийм ээ. Өөрийгөө голно. Тэгээ дахиад нөгөө сэтгэл гутрал хүүхдүүдэд загнана, эхнэрээ загнана. Тэ. Тэгээд эргэн тойрноо буруутгах нь өөрөө ямар ч байсан аргаар самаагүй тэр хүнд байгаа юмыг булааж авахыг хүснэ. Ингээл эн чинь одоо зүгээр яг харьцуулахгүйгээр нэг хүн жишээ нь одоо хүүхдүүд маань усаа зөөхтөө дараад байна тий. За одоо жишээ нь би ингээ өвөлдөө утаан донд хэцүү байна гэдэг ч юм уу. Тэгээд тэр өнцгөөсөө янгууд байгаадаа сэтгэл хангалуун байна гэдэг ерөөсөө өсөж дивжиг гэж бодохгүй болчих юм шүү. Хэрвээ хүн байгаадаа сэтгэл хангалуун байх юм бол дараагийн шат руу гарахад маш амархан болно. Сэтгэл хангалуун байхгүй шунлын хүслээр буруу үйлдэл хийгээд тий янз бүрийн одоо буруу аргаар, буруу замаар хулгайн зилгийгээр юм уу тий ийм замаар ингээд үнэхээр тэмээ зүтгээд үнэхээр хөдөлмөрлөөд тэр тарчхан дуу ийм амьдралтай байгаад тэгээ сэтгэл хангалуун байхгүй бол юу н ашигтай байгаа тэр хүнд ойлгож байна уу тий хүн зүтгээд яг л тэр хэмжээнд л байгаад байна. Хэрвээ байх юм бол тэр хүний
чаддаг юм. Өөрийнхөө амьдралд хөрөнгө оруулсан гэх юм да тийм ээ. Багаас хөрөнгө оруулаад ингээд чадаад хийж байгаа зүйл нь тэр л бол. Сэтгэл хангалуун тэгээ байхгүй байгаа тэгээ яах юм тэр ямар ч шиггүй. Өөрөө л зов нэг. Өөрөө л зов шүү дээ. Өөрөө л хүүхдүүдээ л зов. Харин хүүхдүүдээ сайхан хөрөнгө оруулаад, хүүхдүүдээ сайхан талархалтай байлгаж сургаад, урдах байгаа ажлаа дуусгадаг болгоод, хичээл сургуулаа хийдэг болгоод, үнэнч зөв явдаг болгоод эхлэх юм бол өөрөө тийм их хөвшрөхөөс өмнө хүүхдүүд ч айл хэдэн өөрөө ч өргөд аваа явчихгүйц хэмжээний боловсралтай, хүмүүжилтэй хүмүүс гараад ирж байна. Тэгэхээр би чинь дараагийн төвчөнд очиж байгаа шүү дээ. Тийм биз дээ, тий. Залуу хүний хувьд жишээ нь ингээ өөрийнхөө потенциалыг бүрэн шавхах те өсөх дэвжих тэр хүсэл мөсөл нь одоо энэ сэтгэл хангалуун байдлаар хязгаарлагдах уу ер нь? Юу гэж те энэ чинь хүн болгон одоо өөрийн гэсэн нэг хүмүүст өөрийн гэсэн хүсэл тэмүүлэл мөрөөдөл байна үстэй. Тийм ээ. За байхгүй байлаа гэж бодлоо Христ итгэл дээр мөрөөдөж чинь бүр амар дээд зэрэгт бий болгон заяа. Христэд итгэнгүү төө. Итгэж болох юм бол биестэ бурханлаг юу ч чадах юм байна штэ гэдэг ийм одоо гайхалтай юм хүргэн. За тэгэнгүүтээ тэр хүүхэд өөрөө за шинэ хэл сурыг, шинэ юм сурыг тийм ээ. Өөрөө бүтээ бий болгоё. Явъя те. Одоо дивжи бизнес хийчих гэдэг юм уу те. Юу ч ингэж хийсэн Христтэй харилцах харилцаанд тийм ээ бурхнаас авж байгаа тэр зүйлдээ сэтгэл хангалуун байгаа. Тэгэд тэрнээсээ цаашаа дараагийн алхам руу явахдаа бэлэн байгаа бол тэр бол явах л болно. Явах л болно. Тэгвэл наа чи ер нь зөв юм биш үү? Зөв шүү дээ. Би бол жишээ нь Христ итгэж байлаа гэх юм бол наа чи зөв юм биш үү гэж хэлнэ шүү дээ. Тийм шүү дээ. Зөв шүү дээ. Тэгэхээр ер нь одоо байгаа чинь л ийм байна. Одоо тэгээд Христэд итгэх юм. Өнөөдөр шүү дээ. Аюул олон залуучууд. Зөндөө олон том компани оргил төрсэн байж байгаа шүү дээ. Христ итгэж хүмүүс шүү дээ. Миний мэдхийн за би дурдаад ч явах те. Бага. Ягаад гэвэл тэр урдаа байгаа юм аа. Сэтгэл хангалуунаар нэг талаар нөгөө талаар цаашаа өсөй, дэвжи. Чин сударга сайхан явъя гэд ингээд суралцаад тийм ээ. Бүр дарагдаа үнэлэгдээд нөгөө хулгай хийхгүй, худал хэлэхгүй, алга болохгүй тийм холигдохгүй байгаа үний чинь ялангуяа хувийн компаниуд бол өргөөл явчихна шүү дээ шууд. Ийм хүн олдохгүй гэдэг. Тий. Зарим хүмүүс асуудаг. Танай цуглаанд нэг хөөрхөн тийм хүн байна уу? Ийм юм хийчихэр гээл тий. Би бол хүн рекомендац хийж чадахгүй. Яг гэвэл хүн бол хүн шүү дээ. Тэр хүн итгэж байгаа юу үгүй юу? Тэр хүн цуглаанд байсан болохоор нөгөөх нь л мундаг хүн болчих гэж дээ тийм. Нөгөө хүн чинь өөрийнхөө амьдрал үнэхээр тэр сургаал эзний одоо заасны дагуу амьдрах нь л чухал одоо нэг тийм суурь тэрнээс л болохоос биш. Тэрнээс зүгээр л цуглаанд явдаг болохоор л тэр хүн сайн болчих юм биш шүү дээ шууд л автоматар тийм ээ. Тэгэхээр нөгөө алтаа авсан юм уу сайн болох магадлал нь бол хамаагүй өндөр. Яг болцсон уу гэдэг бол өөр л да тийм. Тэгэл айгүй мундаг одоо том ажилтай нэх амар мундаг сургууль сураал өндөр юу явах гэр бүлийн боломж байгаагүй ч гэсэн айгүй мундаг яваад айгүй өндөр одоо цалинтай айгүй сайхан ажил хийгээ явж байгаа залууч зөндөл шүү дээ. Яг мэдээж зөвхөн би Христ итгэгч гэж хэлэхгүй л дээ. Зүгээр тиймэрхүү замлаар яваад зүгээр нэг аав ээжийнхаа юугаар биш. Тийм ээ. Тэгээ хүний цугаар биш. Яг хүний хувь мөс чанар өөрөө ингээд яваад тийм зөв бүтээлч байдалтай амьдарч байгаа ажиллаж байгаа залууч зөндөл л шүү дээ. Христ итгэгч. Христ итгэгч. За тэгэхээр Христ итгэлийг ер нь ашиглая гэх юм бол их юм байна шүү. Тэгээ ялангуяа таны одоо алт гэж хэлээд байгаа. Яг тэр нийгэм дээр сайн сайхныг бий болгох, хувь хүний дотор яг тэр сайн сайхныг бий болгох. Тэр суур яг тэндээс эхлээ явах юм бол бас ашиглал нэрээ үнэхээр Христ ертөнцийг үзэх үзэл гэж байна шүү дээ, тийм ээ. Энэ ертөнцийг үзэх үзэл чинь өөрөө энэ хүний нийгмийг сайн сайхан болгож байгаа. Бүхий л элементүүдийг багтаасан гэж би хэлмээр. Тэгэхээр түрүүн би яг одоо нэг залуугийн төлөөлөл болгоод нэг хүн тань дээр ирээд би тултал ашигламаар юкку гэж асуухад таавал хэлсэн шүү дээ. Христэд итгэе. Тэгэл болоо гэж. Тэгэл болоо. Тэгэл яахыг хар. За тэгэхээр өнөөдрийн подкастын сэдэв маань монголчууд Христ итгэлийг ер нь тултал ашиглаж чадахгүй байгаа юм шүү гэсэн сэдэв байна. За зарим өнцгөөс харах юм бол бид нар бол сайхан ашиглаж байна. Харин бас яг өөр өнцгөөс харах юм бол үнэхээр яг тултал бол ашиглаж чадахгүй байгаа юм. За би бол ийм дүгнэлтэнд хүрлээ. Тэгэхээр манай сонсогчид энийг цааш нь тунгаана үстэй бодоод би ер нь Христ итгэлтэй холбоотой байлаа гэхэд би ашиглаж чадчихна. Эсвэл би Христ итгэл рүү орлоо гэхэд би ашиглаж чадах уу? Ямар ч хэлсэн та тултал ашиглаарай гэж хэлмээр байна. Тэгээ өнөөдрийнхөө подкастыг өндөрлөе. Бидний урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэн танд маш их баярлалаа. Дараагийн подкастаараа эргээд уулзъя.